Сайн байцгаана уу үзэгчдээ. Одооноос эхлээд шоуны цаг киноныхаа төгсгөлийн хэсэг буюу part 3-ыг хүрэхэд бэлэн боллоо. Намайг дэмжиж, лайк дарж, хөөрхөн комент үлдээдэг, эерэг шүүмжлэл хэлдэг та бүхэндээ зөндөө их баярлалаа. Мэдээж сөрөг доромжлогчд үзэхгүй байх эрхээ өөртөө үдээгээд эндээс гараарай. Окей? Өмнөх партад Сэлхий Чомо хоёрын 2000 жилийн өмнөх урд насны Эдрэтэд дурсам жил болж тэдний зүрх сэтгэл улам бүр ойрцсон билээ. Мөн тэд хамтран ажиллах явцдаа нэгэн ухаалаг үнэрч нохон өхлийн шалтгааныг олж алдартай Idol Iris-ийн аимшигт гэмт хэргийг илчилж чадсан. Гэвч баярлаж амжихаас өмнө далайн гүнээс амилсан цуврал алуурчин чөтгөр сөүлийн гудамжинд Сэлхийтэй нүүр тулсан. Гайхалтай чөтгөр Сэлхийгийн царайг хармагцаа урд насны хайрт гүнжин болохыг ухаарч түүнийг хорлолгүйгээр харанхуй англиос чимээг өхөн алхан отсон билээ. Чөтгөр Сэлхийг орхин явахдаа тэдний урд насанд тохиолдсон тэрхүү нандин дурсамжуудыг эргэн санаж сэтгэлд нь тайлбарлахын аргагүй сонин хачирхалтай мэдрэмж төрж байлаа. Тэрээр үүнийг яалтчгүй хувь тавилангийн уулзалт хэмээн дотроо тунгаана. Энэ үеэр Чоун Сэлхийг ажлаас нь тосож авахаар гартай амттай хоол барьчихсан цагдаагийн хэсэг дээр иртэл бүсгүйг эмнэлэгт байгааг дуулаад тийшээ ухаангүй давхин одноо. Имлэгт ирээд бэрцэн хүн нь харин Сэлхий биш. Цагдаа янроод болохыг мэдээд Чоун сайныг цээж өдөрөн гүнзгий амьсгаа аваад уужрна. Офицер Хесүүч бас имлэгт ирж Сэлхийг ярих хэргийн бүх түүхийг анхааралтай сонсно. Тэрээр Сэлхийгийн нууцаар хурааж авсан өнөөгтөө хураагуурыг өөрийн аав дарга чанхоо дээрээ авчирч өгөөд 10 жилийн өмнөх бүтэн сарны цуврал аллагын хэргийг албан ёсоор дахин сэргээж шалгах санал тавилаа. Цаашид үннээ нуух ямар ч боломжгүй болсныг ухаарсан дарга хүүгийнхээ өмнө сүхрэн сууж тухайн жил болсон бүх аимшиг түүхийг нулимс туслуулан хүлээнэ. Тухайн шөнө Сэлхийгийн аав чанхоог дагууллалгүй зөвхөн саагөнбөөг дагуулan чөтгөрийг барихаар уул руу гарсан бөгөөд чанхоо тэдний араас нууцаар даган явж. Гэвч хэргийн эзэгтэй мөчөд чанхоогийн айснасаа болоод гинт гарч ирсэн тэнэг үйлдэл нь тэднийг төлөвлөгөөг бүр мөсөн нураан эцэст нь Сэлхийгийн аав хилсээр амь үргэгдэх гол шалтгаан болсон байв. Хэрв энэ үнэн ил болвол чанхоо үндэсний ассамблеийн гишүүн болох нь байтугай. Одоогийн цагдаагийн даргын карьерэнч тэр чихтэй сүрэх байлаа. Аав нь урд нь өвдөг сүхрэн сууж "Хүү минь ээ, үннийг битгий дэлгээчтэй" хэмээн цөхрөнгөө барангуйхыг харсан Хээсүү аавдаа гомдож жигшин зэвүүдсэн тул түүнийг маш хүчтэй түлхэж хайчаад өрөөнөөс нь шууд гараад явна. Цаг хугацаа маш хурдан өнгөрч аимшигт бүтэн сартай шөнө хаяанд ирлээ. Чоун энэ аюултай хэргийг Сэлхийг оролцуулалгүй ганцаараа шийдэхээр зориг шулуудаж 3 сүнсэндээ бүсгүйг ямар нэгэн аргаар гэртээ саатуулж байхыг даалгана. Гэвч манай тэнийг дунчин ам алдаж тэдний нууц төлөвлөгөөг Сэлхийд шууд цухуулгачихсан тэр. Бүсгүй 3 сүнсийг шалгааж юу ч олж долоож чадаагүйч ширээнд ороос Чоуны орхисон хэргийн газрын зургийг олж харна. Тэрээр яаран гарахаар эрэхтэл 3 сүнс урд нь хааж зогсоод бүсгүйг өрөөнд нь шууд цоожлоод хайчихнаа. Энэ үеэр Чоун ууланд үүрлсэн чөтгөрийн оромжийг олж очоод тэдний дундах ам өрссөн эцсийн тэмцэл нь эхлэн тэр. Өрөөнд цоожлогдсон Сэлхий уйлан байж өнгөрсөн үеийн тэр аимшигт эмгэнэл дахин давтагдахыг би хүсэхгүй байна. Намаа гаргачихал та. Гуйж байна хэмээн 3 сүнснээс цөхрөнгөө баран гуйна. Гэвч Чоуны тушаалыг дагаж буй 3 сүнс бүсгүйн гуйлтыг ирснэ цаа. Сэлхий гаднаа бууж өгсөн дөр үзүүлэн тайвширсан сүнснүүдийг анзаараагүй байх хооронд өрөөний цонхоор шууд үсрээд цухтчихна. Яг энэ үед ууланд Чоун чөтгөртөө нүүр тулан ярилцаж байгаад өөрийн элбиний ухааныг ашиглан түүний хөөн зайлуулах үзүүлбэрээ үзүүлж эхэлнэ. Гэвч тулааны үеэр залуу санамсаргүй байж байгаад гараа хүчтэй түлж орхилоо. Тэрээр чөтгөрийг анзаараагүй байх үед утааны бөмбөг шидэж дээрээс нь бөө гүмүүгийн бэлдсэн өнөөх шившлэгтэй туузыг шууд наагаад орхино. Үүнийг хармагцаа гүмүү бөө асаас тарнаа чангаар уншиж эхэлсэн бөгөөд ач охин ээжи өнөөх шившлэгтэй ваарыг чөтгөрийн урд байрлуулан таринтай туузаар ороож гартлаа. Чөтгөр аимшигт өвдөлтөө тэсвэрлэж чадахгүй газар дуунан таталтаж байснаа ээжийг гинэтхэн бариад авчихна. Чоун яаран босож ирээд ээжийг аврахын тулд чөтгөрлөө өргөжлүүлэн маш хүчтэй дайрч түүнийг чөтгөрийн савраас амжилттай салгаж авч чадна. Үүндээ галзуурт лууралсан чөтгөр эргэн хараад маш хүчтэй Чоунийг зохиж унгаан яг тэр агшин түүний тархинд
2000 жилийн өмнөх урд насных нь бүх дурсамжууд маш тодхон араасаа кино шиг хөврөөд ороод ирхэн тэр. Чөтгөр түүнийг ухаан санаагаа алдсныг ашиглан алхаар улаан дайрч байдал сэлхий хэргийн газар амжин ирж чөтгөрийг араас нь маш хүчтэй зохиж өөрөө ч бас хол шидэгдэн унлаа. Энэ мөчөж чөөвөн ухаан санаагаа бүр мөсөн алдсан мэт орон гарan болон газарт өвдөх сөхрөн сууж үүний тархинд урд насны дурсамжууд тасралтгүй үргэлжилсээр байв. Чөтгөр чөөвөн лүү дахин дайрахаар зэхэж байхыг хараа сэлхий өөрийн биеэр чөөвнийг хамгаалахаар урд нь хааж зогслоо. Гэтэл генетик нь тэр хоёрын урд юр бусын хүчрхэг хамгаалтынхаа генет үүсэж чөөвний нүд нь урд насных шигээ цэнхэр өнгөтэй болон хуурхан тэр. Түүний биед агуу жанжины сүнсний хүч орж ирсэн байлаа. Жанжин хүчрхэг тарин шившлэгийн уншин чөтгөрийн сүнсийг хам хүчээр нь сорон өнөө хувааранд буцааж хийж лацтаад дээрээс нь таринтай туудаа тас наагаад орхино. Бүх аюул холдож сэлхийг аюулгүй болсны дараа хамаг чадал нь барагдсан чөөн газар тухайн алдан унчглаа. Сэлхий ухаан орсон тээжүүний араас хөөхий хүссэн ч чөөвний ийм байдалтай унахыг хараад шууд зогсож түүнийг аврахаар эмнэлэг рүү яаран авч явлаа. Нөгөө талд энэ мэдээг дуулсан офицер Хесүү зүгтж буй тээчүүнийг санамсаргүй олж харан араас нь яаран хөв. Чөтгөрөөс салж ухаан орсон тээчүүн эцсийн амьсгалаа хүртэл тэмцэхийг хүссэн ч харанхуй гудамжинд буунду тас хийснээр бүх зүйл намгүн боллоо. Нэг сарын дараа Хесүү гэмт хэрэгтнийг баривчилсан авьяагаараа цол ахиж шагнал хүрнэ. Харин сэлхий чөөвний эзэнгүү хоосон зочны өрөөг ширтэн зогсно. Хачирхалтай тэр шөнийн явдлаас хойш сэлхий өөрөө сүнс хардаг чадвартай болчихсон байлаа. Гэвч чөөн ухаангүй байгаа тул энергийн хангамж тасарч гурван сүнсний хүч улам бүр суларсаар хорвоо ертөнцөөс бүр мөсөн арчигдаж алга болоход тун ойрхон болсон байв. Яг энийг зэгтээ мөчөж жанжин чөөйгөм дахин гарч ирлээ. Тэрээр чөөвнийг ирэхээр эмнэлэгт очиход бөө гүммө түүнийг асарч байв. Гүмүү жанжинд хандан тэр шүн чөөн ямар ч лацдах шившлэг сураагүй байж чөтгөрийн сүнсийг вааран төвжих үе түүний нүдэнд цэнхэр өнгөтэй болон хувирсангийн хачиргалтай түүхийг дуулгана. Үүнийг сонсон жанжин тухайн шүн сэлхий чөөвнийг хамгаалахаар урд нь хааж тэрвэх үе тэдний бие бисээ гэсэн нандин сэтгэл нь хүрэл толны нууц энергийг идэвхжүүлж чөөвний урд насны агуу хүчийг сэрээсэн байна гэдгийг мэдлээ. Үүнээс болоод элевчин залуу маань чөтгөрийг лацдсан бөгөөд сэлхийч сүнс хардаг болсон байж. Гэвч чөөн үүнээс хойш гүн ойронд автаж урд насныхаа дурсамж дундаас гарч чадахгүй гацчихсан байлаа. Яг одоо чөөвний ухаан санаа 2000 жилийн өмнөх урд насандаа аялаж байв. Тэрээр дугуй хүрэл толио байран тахилын ширээн дээр гарч ард түмэндээ бороо оруулж өгөхийг гуйв тэнгэр зайлбарч байлаа. Цэлмэг байсан тэнгэрт гинэтхэн хар үл суралдаж хүчтэй салхилснаа араасаа асран горох ширүүн бороо орж эхэлнэ. Цугласан олон баярлсандаа уугайлан хашгирч байлаа. Тэр үед чоноогүнж байсан сэлхий жанжин чөөйгөмийн эсэргүүцгийг ч тоолгүй. Чөөүнийг дэмжсэн том урай лоозон барьчихсан. Дахлын ширээ рүү шууд гүйж очин чангаар хашгирч гарлаа. Түүнд гүнж хүний ямар ч эрхэмсэг зан чанар харагдсангүй. Бороо цогсны дараа нэгэн нөлөө бүхий чөөвөн дээр ирлээ. Тэрээр хүрэл толны агуу хүчийг бишрэн гайхаж түүнийг өөрийнхөө дайсны эсрэг тулаанд ашиглахаар дагуулахыг хүснэ. Гэвч тэрээр би энэ хүрэл толийг зөвхөн ард түмэн тустай сайн үлсэдэл ашиглана хэмээн саналаас нь шууд татгалзна. Үүнийг сонсон өнөөхөр уурлаж чөөвнийг маш хүчтэй алгадаад чи зүгээр л нэг хэрэгцээгүй элевчин штэ хэмээн доромжлоод одлоо шүү. Харин манай чонаагүнж чөөвний энэхүү бардам царайлаг төрхөнд ухаангүй дурлсан хിവэрэ байсан бөгөөд түүний араас харцаач салгаж чадахгүй зогсно. Гүнж өөрийн шивчэнтэй хамт чөөвнийг дэмжих лоозонгоо барьсаар байсан бөгөөд жанжин чөөйгөмийг хүртэл өөрсдийнхөө энэ хөвгчлөө багчээр нэгдүүлчихнэ. Маргааш залуу ядуу ард иргэдэд туслахаар тосгоноор зочлон гэдгийг дуулаад гүнж баярлсандаа хөөрөн маргааш нь тэд хамтдаа ядуус хоол хүнс тарааж өгнө. Хамгийн сүүлчийн хүнд хоол тарааж дуустал цаана нь юу ч авч чадаагүй нэгэн жаахан охин хоцоржгсан зогсож байв. Үүнийг харсан гүнж маань хуруунасаа өөрийн нандин мөгжөө суугаж аваад хөөрхий охинд шууд бэлгэлчихв. Энэ бүгж бол гүнжийн таалалд өгсөн ээжээс нь үлдсэн. Түүний насан туршдаа биеэсээ салгаагүй цорын ганц нандин шүтэн гэдгийг чөөвөн сайн мэдж байлаа. Гэвч бүсгүй тусламж хэрэгтэй хүний төлөө үүнийг ч харамсахгүй өгсөн нь түүний сэтгэлийг туйлаасаа хөдөлгөж энэ мөчийг сэтгэлийнхээ гүнд нандин хадгалж үнжид зориулж шинэ бүгж нууцаар худалдаж авлаа.
Гүнжийн хүсэлтээр чөөн өнөөг шинэ бүгжийг түүний хуруунд өөрийн гараар зөөлөн зөөж өглөө. Гүнж баярлсандаа өнөө цагт эрэгтэй хүн эмэгтэй хүний хуруунд бүгж зөөж өгөх нь гэрлэх санал тавьж байгаа хэрэг гэж үздэг. Химээ өдөж хилтэл чөөн сандарсандаа Би тийм утгаар зөөж өгөөгүй шүү. химээ яаран үгүйсгэнэ. Үүнийг сонсоод бүсгүн царай тэр доороо гунигтай болоход залуу цааш юу ч хэлж зөргөлсөнгүй. Гүнж түүнийг чимээгүй зогсож байгааг хараад дотроо гэрлэх саналыг минь сэнхэн зөвшөөрчлөө химээ баярлан бодно. Нөгөө талд өөр нэгэн улс оронд өнөөх амилсан чөтгөрийн урд насны төрх амьдарч байлаа. Тэрээр урд наснда сүүж үгэх нэртэй цуутай жанжин бөгөөд тухайн улсын хааныхан төрсөн дүү байж таарна. Шуналт сүүжүү өөрийн зарцыг мөнгөөр хахуулдаж төрсөн ах хааныгаа хордуулан өнөөх аимшиг төлөвлөгөө боловсрууллаа. Түүний гол зорилго нь хаан ширээн сумагцаа зэргэлдээх улс орон руу цэргийн хүчээр дайрах явдал байсан бөгөөд тэрхүү зэргэлдэх улс нь чөөн болон чоноо гүнж хоёрын амьдарч буй амар амгалан эх орон байлаа. Яг энэ үеэр тэрхүү зэргэлдэх улсаас нэгэн урагчээр сүүжүү жанжинд нууц цагт хэлхийнэ. Захидалд манай улсад чаача өнгөх илвчин залуу хүрэлцэн ирж өөрийн хүрэл хүчтэй толиор юр бусын шидээ гайхуулж байна. Гэх мэдээг дуулгана. Маргааш нь сүүжүү жанжин өөрийн биеэр чөвөнийг устгахаар шууд хүрэлцэн ирлээ. Яг энэ мөчөд илвчин маань зүлгэн дээр гүнжтэй хамт цаасан шувуу нисгэж байлаа. Гүнж цаасан шуугаа улам өндөрт нисэхийг хүссэн ч санамсаргүй байж байгаад уцыг нь тасалчихсан тэр. Цаасан шувуу хавцал руу унах яг тэр агшинд чөөн тарин уншин түүнийг заан нисгэж цугласан олныг баярлуулан инээлдүүлв. Тэднээс холгүй зогсож байсан сүүжүү жанжин энэ бүхнийг ажиглах бөгөөд түүний нүд зөвхөн чөөвний гарт буй өнөөх шидтэй хүрэл толон дээр л туссан байв. Яг энэ үеэр нэгэн жаахан хүү сандран гүйж ирээд сүүжүү жанжныг санамсаргүй мөрөгчөв. Ууралсан сүүжүү хүүг хөнөөхөөр илдээ суулгах яг тэр агшин гүнж чоноо дундуур нь орж түүнийг зогсоолоо. Үсгүй хүүгийн өмнөөс уушлалт гуйгаа зогсохгүй жанжны зүсэгдсэн шархыг өөрийн гараар зөөлөн боож өхөн тэр. Гүнжийн энэхүү уян зөөлөн үзэсгэлэнтэй төрх сүүжүү жанжны зүрхийг анхудаа хүчтэй дөргиж түүнийг ухаангууд урлуулад орхичихно. Гэртээ харсан хойноо гүнж чөвөн дээр очиж сэтгэлээ илчлэхийг хүссэн ч тэрээр өөрийгөө жирийн нэгэн илвчин эгэл жирийн гэр бүлээс гаралтаа тул эрхэмсэг гүнжтэй хамт байх зохихгүй хэмээн хан босгов. Үүнийг нь сонссон гүнж маань маш ихээр гомдон шаналж нулимс туслуулан одлоо. Чөөний юр бусын шид чадварыг өөрийн нүдээр баталгаажуулсан сүүжүү жанжин туслахуудаа цус төлөвлөгөө боловсруулж эхэлнэ. Тэдний хувьд газар нутгийг цэргийн хүчээр булааж авах нь амархан байсан ч ард түмний сэтгэлийг эзэмдэхийн тулд хамгийн түрүүнд тэдний шүтэн болсон гол хүмүүсийг устгах шаардлагатай байлаа. Шадархууд нь тэр шөндөө чөөн болон гүнж чоноо хоёрыг зэрэг устгах санал тавьсан ч жанжин үүнийг эрс эсэргүүцэв. Учир нь тэрхүү газар нутаг ард түмнийг төдийгүй гүнж бүсгөөгч бас өөрийн бодлохоор шунаж байв. Маргааш өдөр нь тосгонд гинэтхэн аимшиг тахал тэгдлээ. Хүнд өвчтөе иргэдийг өөрийн биеэр асарч байгаад санамсаргүй өөрөө ч бас тахлын халдвар авчихсан тэр. Түүнийг аврах цорын ганц юм зөвхөн дайсны хилийн зааг дээрх уулын оройд ургадаг байлаа. Тэрхүү имийг олж ирэх нь маш аюултай бөгөөд өчүүхэн л болгоомж алдвал дайсны гарт амиа алдах эсвэл хавцал руу унах эрсдэлтэй байв. Тэнд цэрэг илгээвэл хоёр улсын хооронд шууд айн дэгдэх байсан тул чөөн хайртай гүнжихийн төлөө ганцаараа уул руу хөдлөнө. Тэрээр ам өрсөн маш олон хүнд бэрхшээлийг туулсаар өнөөх шидтэй эмийг сайныг олж авсан ч яг буцах агшинд хүлэн хайлтарч хавцал руу маш аюултайгаар өнхрөөд унчглаа. Түүнээс хойш бүтэн 4 хоног өнгөрөв. Гүнж чоноогийн амьсгал улам бүр суларч үхлийн эрмэгт ирсэн ч чөөн сураггүй хിവэрэл байлаа. Тухайн үед гүнжийн бие хамгаалагч байсан жанжин чойгон уулын орой руу хүн илгээхээр бэлдэж байтал хамаг биеийн шархтаж бэртсэн чөв өөрийн шархааж тоолгүй имийг барьчихсан гүгээд ирнэ. Тэрээр яаран имээ найруулж гүнжид уулгана. Хэд хоногийн дараа гүнжийн бие дээрдэж аюулаас мултарсан тухай сонсоод залуугийн цээж сая нэг дүүрэн амьсгаа авч баярын нулимс унгаалаа. Чойгом чөөний хүн шархыг боож өгөх зураа. Чи гүнжид ухаангүй хайртай мөртлөө яагаад сэтгэлээ үргэлж нийлхүү зүхтаад нүүр буруулаад байдаг юм бэ? Химэн зэмлэн. Чөөнд ч бас өөрийн гэсэн хүнд зовлон байлаа. Тэрээр тэнгэрийн шидтэй нандин хүрэл толийг эзэмшдэг. Араасаа маш олон дайсан дагуулж явдаг хүн учраас хэрэг гүнж түүний дэргэд байвал үргэлж аюул дөртөж бэртэх болно гэдгээс айж байсан юм. Үүнийг сонсон Чойгом Би гүнжийн үнэж хамгаалагчийн хувьар амь насаараа дэмжин тавьж түүнийг хамгаалах болно. Чиний хийх ёстой цорын ганц зүйл бол гүнжийг чин сэтгэлээсээ хайрлаж бие биенээ хайрлах явдал юм. химэн зоригжуулав.
Жанжины хэлсэн үгийг сонсоод чөөн гартаа байгаа гүнжин өгсөн алчуурыг ширтэж зүрх нь урдурдынхаасаа илүү хүчтэй догтлов. Жанжин тэр хоёрыг яаж игээ суулгахыг хүссэн тул гүнж дээр очиж чөөвний өөрийнх нь амны төлөө уул руу ганцаараа явж хавцал руу унан байж имийг нь олж ирсэн бүх түүхийг зориуд хуучлаад өгнө. Үүнийг сонсон гүнж маань баярсандаа асгартал уйлж шууд төрсөн эцэг хаан дээрээ гүйж очиод чөөнтэй заавал гэрэлмээр байгаагаас чин сэтгэлээсээ илэрхийлв. Хаан гаднаа эсэргүүцэж байгаа дүр үзүүлсэн ч сэтгэлийнхаа гүнд чөөвнийг маш өндрөөр үнэлдэг байлаа. Хатан нь насан ууд болсноос хойш хаан охиныхоо нүүрэнд инээмсэглэл тодорхойг хизээж хараагүй бөгөөд зөвхөн чөөвний гарч ирсэн тэр өдрөөс хойш охин нь дахин аз жаргалтай болсныг тэр сайн мэдэж байв. Удсангүй хаан энэхүү хурмыг албан ёсоор зөвшөөрч бүр төвшмөлүүдтэй үүнийг хэрхэн тайлбарлах аргаач сэдэв. Чоноо гүнж баярлсандаа хааны зарилгыг гардан аваад яаран явна. Гэвч баяр хөөртөө энэ мөч удаан үргэлжилсэнгүй. Хэдхэн хормын дараа ордонд нэгэн төвшүүртэй мэдээ ирнэ. Дайсны тусгай альч тэднийг зорин ирснийг дуулгана. Тэрхүү цус дэлч нь өөр хинч биш. Хааныгаа хорлож суудалд нь суусан өнөөх шуналт сүүжүү жанжин байлаа. Ордонд хаан түүнийг угтан авч байхад сүүжүү жанжин. Би энэ удаа хоёр улсын хооронд үрд амгалан байх найрамдлын гэрээ байгуулахаар ирлээ. Химэн зайлжин нэмсэглэл тодруулав. Яг тэр мөчөд гүнж чоноо чөөвнийг хаасайгүй хайж байсан ч олсонгүй. Харин жанжин чуйгом гүнжид хандан чөөвөн үргэлж уул руу ганцаараа явдаг тухай хэлснээр гүнж түүнийг сэмдан халахна. Уулын агууд очтол дотор нь чөөвний зөвхөн өөртөө зориулж тарьсан маш олон үзэгсэлэнтэй цэцгэс дүүрэн байхыг олж харнаа. Гүнжийн сэтгэл туйлаас их хөдөлж яг энэ мөчөд залуу түүнд өөрийн нандин сэтгэлээ анх удаага илчлэн хосууд сэтгэл догдлон нулимс тослуулн зөөлөн өсөлцөн. Гүнж энэхүү баярт мэдээг аав хаандаа дуулгахаар ордондоо яаран иргэн иртэл тэнд сүүжүү жанжны цус зэргүүд жагсан цогсож байхыг олж харлаа. Өөрийг нь сүүжүү жанжинтай хүчээр гэрлүүлж барьцаанд явуулах гэж байгааг мэдсэн гүнж тэр дороо цочирдон энэхүү хатан үннийг эсэргүүцэж аавтайгаа тэмцэхийг оролцсон ч хаан түүний хүчээр өрөөнд нь хорихоор цэргүүдээ илгээв. Шуналт сүүжүү жанжин түүний араас юм дагаж ирээд Би ч гэсэн энэ мэт улс төрийн маргаанд дургүй штэ. химэн зайлжин жүжиглсэн ч цаагаараа гүнжийг өөрт нь үг дуугүй дуулууртай байхыг хатуу санууллаа. Тэгээ зогсохгүй гүнжийн гараас ичхүүргүүгээр атгахад гүнж чөөвнийг гисэн хайраа хамгаалахын тулд гараа маш хүчтэй татан авч энэ хурмыг хизээс зөвшөөрөхгүй гэдгээ эрс мэдэгдэнэ. Хаанч бас хайртай охиноо дайсны гарт өгөхийг огт үсээгүйч. Хэрвээ энэ хурмыг цуцвалбал хоёр улсын хооронд цуцтай дэгдэх нь тодорхой байлаа. Чөөн хичнээн агуу шиж чадaltaй байлаач дайсны 100,000 гаруй зэвсэг цэргийн эсрэг ганцаараа тэмцэж чадахгүй байв. Их орноо цусан далай болгож ард иргэдээ орон гэргүү тэнүүчлэхээс айсан хаан арга буюу охиныхоо аз жаргалыг золиослохоор шийдэж чөөн дээр өөрөө нууцаар очин охиныг минь энэ хурим зөвшөөрүүлж өгөөч хэмээн гуйлаа. Тэрээр шүний харанхуугаар гүнжийн өрөөний гадна ирээ түүний цурхран уйлах чимээг сонсон зүрхэн зүсэгдэж зогсно. Жанжин чойгом чөөвөнд хандан Тэнгэрийн шидтэй хүрэл талаа ашиглан дайсны цэргүүдийг устгаж дайн жалж болохгүй гэж үү? химэн шавдуулна. Гэвч тэнгэрийн агуу шид бүчийг сүнснүүд болон цусаар дүүрсэн дайны талбарт дур мэдэн ашиглаж бурхны таалал тэрсэлбэл бүгд аимшигт гисгээл хүртэх аюултай байлаа. Тэгвэл зөвхөн чөөн үхээ зогсохгүй урд нь хүрэл тойлны бүтээж байсан бүх агуу гайхамшиг сайн үсүүд нь эргээд энэ хороод маш том гайхамшиг хараал болон хуурах байв. Хит хоног өнгөрсөн ч гүнж чанаа өрөөндөө ганцаараа хөвтөж зөвхрөнгөө баран уйлсаар л байлаа. Чөөн тэдний анх сэтгэлээ илчилж байсан өнөөх уулын нууц агууд ирж хосууд хамгийн сүүлчийн удаа нүүр тулан уулзна. Тэрээр зүрхнийхээ хамаг өвдөл шаналлыг төвчин байж их орныхоо саясаа гимгүү ард иргэдийн амны төлөө сүүжүү жанжинтай заавал гэрлэхийг гүнжээс чин сэтгэлээсээ гуйлаа. Гүнж түүнээс хамтдаа алс хол газар руу оргож зүгтхийг нулимс туслуулан гуйсан ч тэрээр түүний гуйлтыг зүрх зүсэн үгүйсгэж арагшаач эргэж харалгүйгээр гүнжийг маш их харамсал дунд нь орхиод явчихв. Энэхүү зүрх зүсэм дүр зургийг хажуугаар нь өнгөрч явсан шуналт сүүжүү жанжин нууцаар олж хараад чөөн нэг заавал устгахын тулд түүнийг дайсантай нууцаар өгсөн хуйлдаж их орносоо урвсан гэх хуурамч хэрэг зохиох хавх бэлтнэ. Гүнж чоноо энэ мэдээг дуулаад түүнийг тийм зүйл хизээж хийх хүн биш гэдгийг мэдэж байсан тул хаан аавдаа очиж өмгөөлөхийг хүссэн ч жанжин чойгом урд нь хааж зогсоод түүнийг явуулсангүй. Одоогор нөхцөл байдал дэндүү аюултай байсан тул гүнж хэргийн дундуур орвол чөөвөнд бүрчих аюул ирэх байв. Азар хаан аав нь маш ухаалаг шудраг хаан байсан тул чөөвнийг шууд цааслах тушаал гаргасангүй. Харин түүнийг их орныхоо хамгийн алс хол хилийн зурвас руу бүр мөсөн цөдлөгж явуулахаар шийдвэрлэнэ.
За тэгээ тэр шөнө сүүжүү жанжин гянданд хоригдож буй чөөн дээр нууцаар зочлоод ирнэ. Хаан дэндүү зөөлөн сэтгэл гаргаж чам шиг урагчийг зүгээр л цөллөгч явуулах гэжтэй. Энэ нь үнэхээр туйлын харамсалтай байна. Тимэн түүнийг басамжлав. Чөөн өвхөөсөө өмнө хайртай гүнж чоноотойгоо ганцхан удаа уулзахыг хүссэн ч сүүжүү түүний шарыг малтаж Гүнж одоо чамайг насан туршдаа үзэн ядаж чигшиж байгаа. химэн худлаа хэлж зүрхийг нь зүсэж орхино. Чөөнийг гянданд арчилж байх хооронд сүүжүү жанжин ордонд орж гүнжийн итгэлийг олохын тулд маш олон үнэт эрдэнэс бэлэгсэлтийг гаргаж тавилаа. Гэвч гүнж хүйтэн царайлж түүнийг ярихыг ч хүссэнгүй. Бүсгүй цорын ганц хүсэж байсан зүйл бол хайртай залуугийнхаа хэргийг цагаатгаж түүний аюулгүй байдлыг хангах явдал байв. Би энэ хормыг зөвхөн чөөвний аймыг бүрэн бүтэн үлдээх нөхцөлтэй хөрөл зөвшөөрнө гэдгээ хатуу хэлнэ. Энэ үг бардан момгорхо сүүжүү жанжны хор шарыг тэр дорог галзууртал нь бадраагаад орхилоо. Гүнж өөрийнх нь хүч чадал эрх мэдэлт бус зөвхөн чөөвнийг хамгаалахын тулд өөртөө гэрлэх гэж байгааг сонсоод түүний уур хилэн туйлтай хүрнэ. Би өөрийнхөө чадвараар энэ усыг ганцхан хөдөлгөөнөөр л урааж чадна. Гэвч би зөвхөн чиний төлөө л шилдэг цэргүүдэд дагуулan хоёр улсын найрамдлыг баттгахаар ирсэн байхад Химээ хашгичв. Тэрээр гүнж рүү дайрч чиний тэр чөвөнд өгсөн зөрүү тайр чинь чиний их орныг тэр чигт нь сүрэлд хөтлөх болно штэ. гисээр маш хэрцгийгээр сүрдүүлж өөрийнх нь дуулууртай амьгтай болохыг хүчээр тулгачгаад уурлаад ордноос гарчна. Дараа нь өөрийн туслахуудаа Маргааш чөвнэг цөлөг рүү явах замд нь нууцаар отож амийг нь заавал тасал. химэн цус тушаалаа буулганаа. Гэтэл энэхүү аимшиг туйлдааныг гүнжийн үнэн чивгчин нууцаар сонсоод гүнж чанаа руу яарангүйж хэрэг явдлыг дуулгав. Чөөвний амийг аврахын тулд агуу хүрэл толийг нь авчирхаар хааны эрдэнсийн агуулх руу гүнэ. Маргааш өглөөн чөөвн цөлөгч явахаар замдаа гарлаа. Энэ үеэр ордонд үлдсэн шивгчин бүсгүй сүүжүү жанжны анхаарлыг сарниулахын тулд шаазан аяг хагалж өөрийгөө бэрцэн дүр үзүүлнэ. Энэхүү алтан боломжийг ашиглан гүнж ордноос амжилттай зогт. Хуурцнаа мэдсэн сүүжүү жанжин галзууртлаа уурлаж хөөрхий шивгчин бүсгүйг газар дээр нь маш хэрцгийгээр хөнөөж орхино. Гүнж чөөвнийг аврахаар морин унан давхиж ирээд өнөг шидтэй хүрэл толийг нь түүнд яаран өглөө. Тэрээр энэ бүхэн сүүжүү жанжны цохиосон цус тавх шүү гэд чоовонд хэлээд амжина. Гэвч тэднийг хитгэн үг солих хооронд хорт жанжин цэргүүд тэднийг бүслэн авч хэргийн газар бүүн өмнө дэгдлээ. Төд удалгүй сүүжүү жанжин өөрийн биеэр хүрэлцэн ирэхэд байдал биш эцнийг харсан чөөн гүнжийг дагуулan гүн аймод руу зугтсан ч дайсны цэргүүдэд гүйцэгдэж орхино. Зугтах ямар ч найдваргүй болсныг ухаарсан чөөн гүнж чоноог замын хажуу руу маш хүчтэй түлхэж хаяад сүүжүү жанжин болон түүний цус цэргүүдтэй ганцаараа нүүр тулахаар зориг чулуудав. Жанжин цэргүүддээ зэрэг суман мөндөр буулгах тушаал өглөө. Гэвч чөөвн тэнгэрийн агуу шид хүчээ ашиглан өөдөөс нь ирж буй бүх сумыг буцаан нисгэж алуурчдыг өөрсдийнх нь газар дээр нам цохив. Тэгээ зогсохгүй хүрэл толныхоо шидээр араас нь хөөж байсан бүх дайсны цэргүүдийг бүр мөсөн бут нэрглээ. Цэргүүд нь хүчин мөхснийг харсан сүүжүү жанжин яарангүйч очоод гүнд чоноог барьцаалан сэлмээ хүзүүнд нь тулхан тэрээр чөөвнийг агуу хүрэл толио газар хаяж бууж өгөхийг хүчээр шаардлаа. Хайрт бүсгүйнхээ амийг аврахын тулд чөөвн сүүжүүгийн үгэнд орж хүрэл толио газар шидэж орхино. Гэвч сүүжүү жанжин амлалтаасаа няцаж Өнөөдөр та хоёрын нэг нь заавал үхэх ёстой. химэн зэвүүнээр инэв. Чөөвн хайртынхаа төлөө өөрийнхөө зодиослохоор ирс шийдлээ. Жанжинч гүнжийг хүчтэй зохиж ухаан алдуулаад чөөвний амийг таслахаар сэлмээ далав. Гэтэл яг энэ агшинд гүнж гинэт ухаан орж чөөвний урдуур орж далаасан сэлмийг биеэрээ хааж орхилоо. Гүнж эцсийн амьсгалаа хураагаас өмнө жанжны гараас өнөөх агуу хүрэл толийг нь бутлаан авч чөөвөнд буцаан өгч амжнаа. Энэ үеч сүүжүү жанжин ямар ч гэмшил байсангүй. Зөвхөн хийсэн хэрэгээс яаж цугтах вэ гэсэн арчаагүй бодолтой хөтлөгдөж байлаа. Хайрт бүсгүйнхээ хүүтэн цогцыг хараад чөөн галзууртлаа хилэгнэж хүрэл толио цээжэндээ наан сүүжүүгийн сүнсийг хам хүчээр нь сорон авч өнөөх нандан хулсан хоолойд үрдэл ацтан төгжжээ. Бүх зүйл дуусны дараа чөөн хайрын хүрэл толио гүнжийнхээ гарт татгуулаад Бид хизээ хаана ямар цаг хугацаанд дахин учирсан ч хамаагүй. Би чамайг дахин ухаангүй хайрлах болно. химээ сэтгэлдээ тангарглаад хамаг хүч нь барагдан газарт ухаан алдаад унана. Өнгөрсөн насныхаа энэхүү зөрөх зүсэм түүхийг зүү дээрээ бүрэн гүйцэд сансан чөөн эмнэлгийн орон дээр ааж охин нүдэ нээлээ. Тэрээр хажууд нь унтаж буй сэлхийг хармагцаа нүдэндээ нулимс цээгнүүлэн царайг нь зөөлөн илнэ. Сэлхийч сэрээд чөөвнийг эрүүл саруул ухаан орсонд нь баярлсандаа асгартлаа уйлж гарлаа.
Чөөн сэлхийг цээжиндээ маш чангаар тэврэн авч дахин хизээж тавьж явуулахыг хүсэхгүй мэтэл зурна. Тэрээр сэлхий тэдний 2000 жилийн өмнөх урд насны агуу хайрын түүхийг нэг нэгэнгүү ярьж өглөө. Ийхүү тэднийг нандин яриагаа өрнүүлж байтал чөөнийг сэрсэн гих мэдээг дуусан гурван сүнс имлэгийн өрөөнд ухаангүй гүйлдэн орж ирэн баярлцгаана. Имлэгээс гарсныхаа дараа сэлхигийн хамт бөө хүмүүгийн гэрийг зорино. Жанжин чөөйгөөм чөөнийг өнгөрсөн насныхаа дурсамжийг бүгдийг нь санчглаа гэдгийг дуулаад өгтлээ сандарсан ч тэрээр зөвхөн хэсэгхэн дурсамжийг л сансан гэж хэлэхэд сая нэг нууцхан гүнсгээ амьсгаа авч уужрав. Энэхүү аимшигт аюулаас амьд үлдсэн манай альвчин залуу одоо урд насных шигээ сэлхийг яаж эргүүлэх тухай нарийн төлөвлөгөө боловсруулж эхэллээ. Тэрээр бүсгүй рүү өдөр бүр гоёмсог цэцгэс илгээж чин сэтгэлийн хайрын загтал бичиж бүр ажиллаад харахад нь бидэн сайн гэсэн олон төрлийн нандин, им тан, битмийн барьчихсан өөрийн биеэр зогсож авдаг болов. Түүний энэхүү хитрхи найланхаа сонин зан дэвчиж чадаагүй сэлхий уурлаад чи заавал урд насны түүхийг ингэж нэг нэгэнгүү дуурайх шаардлага байгаа юм уу? Тэгвэл чи урд насандаа гүнжиг үнсэн бол одоо яах вэ? Хэмээн асууж орхино. Гэтэл чөөн нүүрэндээ дөрсгүй нэмсэглэл тодруулаад "Өө тийм үү? Урд насанд үнэхээр тийм зүйл болсон гэж юу?" гэсээр бүсгүй рүү аажихан тулж ирэхэд өрөөний уур амьсгал маш халуухан романтик болоод явчихлаа. Яг тэр агшинд сэлхигийн дотны найз бүсгүй хаалгыг гинэт цэлийн нээгээд ороод ирэхэн тэр сандарсан чөөн айсандаа өрөөнөөс шууд гүн гарлаа шүү. Түүнийг сэлхигийн араас улаарын гүйж байгааг харсан жанжин болон гурван сүнс түүнийг дэмжихээр ард нь бац огсноо. Гэвч жанжины хэлсэн үгийг сонсмогц чөөний царай тэр дороо маш ноцтой бөгөөд сонирн болоод явчихлаа. Тэрээр жанжиныг дахин ямар нэгэн аимшиг төлөвлөгөө зохиож өөрсдийг нь хорлохыг гэдгээс дотроо маш ихээр болгоомжилж байв. Учир нь тухайн жил чөөнийг дайсантай хуйлцсан гих хис хэрэгт гүтгэгдэх үед чөөйгөөм түүний өрөөнд нууцаар нэвтэрч хуурамч нотлох баримтыг байршуулж байсан жинхэнэ урагч нь байж таарсан юм. Тэрээр өөрийнх нь бие энерги өөрчлөгдөж байгаа гадарлан энэ харшаас бүр мөхсөн явхаар шийднэ. Өрөөнөөсөө алхан гарч жанжинтайгаа бүх үннийг нүүр тулан ярилцахаар чөөн тагтны зүг чимээгүйхэн алхлаа. 2000 жилийн өмнөх урд насны жанжин чөөйгөөмийн төрсөн дүүн дайсны талтай нууцаар өгсөн хуйлдаж эх орноосоо урвсан байж таарна. Цус сүүжүү жанжин энэхүү эмзэг нууцыг нь ашиглан чөөйгөөмийг сүрдүүлсэн тул тэрээр арга буюу түүний өрөөнд хуурамч нотлох баримт нууж түүний хэлс хэрэгт унагсан байж гэвч чөөн болон гүнж чанаа хоёрыг өөрийнх нь уралтаас болоод эмгэнэлтэйгээр ам өргөцнийг мэдсэн жанжин маш их харамсал гэмшилтэй автан өөрийн амийг эгүүтгсэн түүхтэй байв. Түүнийг нүдэн нэхэд тэр хэдийнэ тамийн ертөнцид очисон байлаа. Түүний хажууд унсан буйны сэнс дээр нүгэлтэн хүн заавал нүглээ намжлах ёстой гэсэн хатуу бичиг гарч ирнэ. Тэр өдрөөс хойш чөөйгөн тамийн ертөнцид тэнүүчлэх сүнс болон хуурж чаагийн удмын бөөнөр түүнийг үеийн үед дахиж хамгаалсаар иржээ. Бүтэн 2000 жилийн турш бөөгийн бид орж буян хураасаар энэ насанд чөөн сэлхий хоёрын хувилгаанд дахин учрахтаа тэрээр өөрийн гол даалгавар бол тэдний урд насны дуусаагүй хайрыг гүйцэхэд туслах явдал гэдгийг сая бүрэн ухаарлаа. Жанжин чөөйгөөм өнгөрсөн насандаа хийсэн аимшигт алдааныхаа төлөө чөөний өмнө өвдөг сүхрэн сууж цорхирон уйлж уушлалт гуйв. Гэвч бүх зүйл хэдийнэ ойротсон байлаа. Эцэст нь зүрхэндээ маш их харамсал гэмшилтээсээр тэрхүү харшиг жанжин бүр мөсөн орхин одлоо. Нөгөө талд тэднийг чиглэсэн маш том аюулт хаяанд ирээд байв. Хэрэг гардаг шин чөөн өнөөх аимшиг чөтгөрийг вааранд бүрэн гүйцэд цацдаж чадаагүй байж таарна. Ваарнаас мултарсан чөтгөр тээж үний бид нууцаар шургалж улмаар цагдаа хийсвэрүү залгаад түүнийг харанхуй гудамжинд залжин өргөтөж авчирлаа. Харанхуй хонгойлд чөтгөр хурц хутаг гаргаж хээсүгийн гарыг зүсээд тэрхүү зүсэгдсэн шархны цусаар дамжин түүний бие ухаан санааг тэр чигтэн удирдан эзэмдэж орхино. Түүний хувьд хэрэгцээгүй болсон тээжүүнийг чөтгөр хээсүгийн гарыг удирдан буугаараа шууд буудаад хөнөөчгөн. Маргааш нь сэлхий хээсүгийн ажилдаг эрүүгийн тасаг руу албан ёсоор шилжиж ирж түүний олон жилийн мөрөдл биелэн чадварлаг эрүүгийн мөрдөгч боллоо. Гэвч хөөрхий бүсгүй хамгийн аимшиг чөтгөр яг хажууд нь хээсүгийн бид нуугдан байгааг огтхонж гадарласангүй. Нэгэн өдөр сэлхий зэрлэг гэмт хэрэгтний хөөж яваад санаандгүй байж байгаа газарт хүчтэй цохогдоод шон. Гэмт хэрэгтэн зэвсгээ далаан сэлхий рүү дайрах яг тэр мөчөд холгүй зогсож байсан. Хээсүү юр бусын шид ашиглан гэмт хэрэгтнийг өөрийгөө гар дүрэхт нь хүргэнэ. Гэмт хэрэгтэн хажууд нь өөрийгөө дүрээд чангаар хашгиран унахыг харсан сэлхий маш ихээр гайхаж зочирдлоо. Гэтэл энэ үеэр хээсүү урагш алхан нөгөө гэмт хэрэгтнийг маш хэрцгийгээр өшөглөөд холдуулна.
Түүний энэхүү дэндүү хэрцгий хүүтэн үйлдэл сэлхийгийн дотор анхудаа сонин мэдрэмж төрүүллээ. Учир нь түүний мэддэг уян зөөлөн сайхан сэтгэлтэй Хээсү хизээч ийм гэмт хэрэгтэнд ингэж араатан шиг хандах хүн биш байлаа. Тэр хоёрыг цагдаагийн хэсэгт эргэн ирэхэд нэгэн хөгшин эмэгтэй цөрхрөн уйлцуухыг харна. Түүний төрсөн охин нь алга болоод бүтэн 5 жил өнгөрсөн ч ямар ч сураг гаргаж чадаагүй гин. Сэлхий өрөв сэтгэлээрээ энэ хэргийг өөрийн биеэр шалгахаар хүлээн автал түүний хамт олон. Чи зүгээр л бусдын эрэхт хошууд өрөх дуртай юм аа. Хэрэггүй зүйлд цагаа үрдэг амт юм. Химэн түүнийг басамжилж явж кофе аваад ир. Химэн доромжлон зарлаа. Сэлхийгийн гарч явсны дараа Хээсү сэлхийг өмөрөн хамгаалахаар урагш алгасан ч түүний амнаас сэлхийгийн урд насны чонаа гүнж гихнэр өөрийн ирэхгүй урсчихлаа. Яг энэ үеэр чөөн гэртээ сэлхийгийн сэтгэлийг татахын тулд хайр дурлалаар бэлгсэн нэгэн халуухан бичлэгийг гар утсаараа хийжсэн. Түүний ухаж тавьсан үс итэрхий найланхаа дүр эсгсэн романтик үдлүүдийг хараад арын суудын 3 сүнс хилэгч үг нь олдохгүй шүүмжилж гарна. Залуу энэ бичлэгээ бүсгүй рүүгээ шууд илгээсэн бөгөөд бичлэгийг нээж үтсэн сэлхий барьж байсан усаа цацаа торхино. Манай элвчингийн гаргасан энэ дотносох гэсэн тэнэг үйлдэл үнэхээр эвгүй хачин байлаа. Тэр шөнө бүгдээрээ харшид цуглан маш тансаг оройн хоол идэхээр ширээний ард сууцгаан. Сэлхийг хоолоо идэхээр халбагдаж эхлэх яг тэр агшин чөөн түүний үүдээс харан маш найланхаа хайрын харцаар ширтэж эхэллээ. Түүнийг хараа сэлхийгийн хамаг хоолны дуршин тэр дороо замархан алга болно. 3 сүнс тэслэгүй човонд хандан эмоцо баг зэрэг барьж өөрийгөө жоохон хянаачтэй хэмээн шаардна. Тэрээр гомцон царай гаргаж арга буюу өөрийгөө барихаас өөр сонголцсонгүй. Сэлхий ширээний эргэн тойрныг ажиглаж байгаад тэнд зөвхөн чанжин чөөгөөмөл алга байсныг сая л олж мэдлээ. Тэрээр жанжны гэрээсээ хөөж явуулсныг шууд гадарлаа. Бүсгүн сэтгэл цаанаа маш их өвдөж түүнд хандан. Жанжин чөөгөөм урд насныхаа хийсэн нүглийг цайруулахын тулд 2000 жилийн турш тамийн ертөнцид ч очиж чадалгүй тэнүүжилж чамд тусалж л ирсэн. Одоо чи түүнийг уучлаад сэтгэлээсээ тавьж явуулах цаг нь болсон юм шүү. Хэмээ ятганаа. Гэвч чөөн Жанжин намайг урд насанд улаан зам урвсан гихт тэрхүү аимшигт үнний хүлээн зөвшөөрч уучлахад надад одоогор хугацаа эрэхтэй байна гэсээр зөрүүдлэнэ. Сэлхий түүний энэ хүүтэн хүндий занг хараад туйлын ихээр гомцсон тул ер нь хоёулаа хэсэг хугацаанд бие харахгүй тустай байсан дээр юм шиг байна гэж хэлээд нүдэндээ нулимс цэлэгнүүлсээр хар шиг орхин одлоо. Маргааш өдөр нь осол болсон замын хажууд ямар ч саад дотгор байгаагүй ч жолооч нар яг л нэгэн зүйлээс болтох гэж буймат жолоогоо огцон уншиж замын хашлага мөрөгцгөж байлаа. Хачиргалтай гинтийн зүйл нь осолд орсон бүх машинууд яг нэг ижил загварын хэрэгслүүд байсан бөгөөд жолооч нар орсолцохынхаа өмнө цагаан хувцастай эмэгтэйг харсан гэж мэдүүлж байв. Энэхүү хэргийг дуулсан Хээсү сэлхийг дагуулan хэргийн газар руу явах шалтгаан оллоо. Тэр хоёрыг машинд хоёулахнаа үлдэх үед Хээсү сэлхийд маш үнэтэй чамин буугавч гаргаад бэлгэлэн. Гэвч сэлхий ийм үнэтэй бэлэг надад эвгүй байна. Би авмааргүй хэмээн бэлгийг буцаагаад өглөө. Үүнд Хээсүгийн доторх чөтгөр уурлаад би чамд зөвхөн энэ бугуйчийг биш ирээдүйд энэ хорвоогийн хамаг л их мэдэл хүрэн мөнгө нэр хүнийг тэр чигт нөгөх болно хэмээн хашгична. Сэлхий урдан зогсоо Хээсүгээс маш гачиргалтай аимшигтай энергийг анхудаа тодорхон мэдэрлээ. Өөрийнх нь нүгэнд орохгүй байгаад ууралсан Хээсү бүсгүн гарыг хүчээр шүүрэн авч бугуйчийг зүйлгээд чи бол зөвхөн миний эмэгтэй хэмээн дур мэдэн туугаглана. Сэлхий гараа маш хүчтэй татан авч түүний сэтгэл илчлэлтийг шуутган няцаагаад машинаасаа буунхотно. Бүсгүй ууралсаар урагш алхаж явахдаа өнөөх автын осол тасралтгүй гараад байгаа хонглын хажуугаар өнгөрхөн тэр. Гэтэл гайхалтай нь хонглын үүдэнд өнөөх цагаан хувцастай эмэгтэй сүнс үнэхээр тэнүүчилж байхыг өөрийн нүдээр олж харлаа. Сүнс толгоогоо өрөөхөд түүний царай нь туйлын хэрцгий үш хонзонгийн шинж тодорноо. Үхтлээ айсан сэлхий эргэж харан ухаангүй цухтана. Тэр шин сэлхий гэртээ ирээд өдөр тохиолдсон аимшигт явдлыг 3 сүнсэндээ нэг-нэгэнгүү хуучилж өгнө. Өдрийн үтсэн зүйлээ бодох болгоно бүсгүй бие харцааж эрхүү аимшигт хонгил руу дахин хийцээж ойртохыг хүсэхгүй байлаа. Гэвч цагдаа хүний хуваар дахин осол гаргаж гимгүү иргэдийг хорлуулахгүй гэж зүтгэн. Тулаанч дуунчи хажуунаас нь чөөнөөс очиж тусламж гуйвал яасан юм бэ гэж зөвлөнө. Гэвч тэрээр дөнгөж өчигдөрхөн чөөнийг чангаар зэмлэж дахиад хоёулаа уулзахгүй байсан дээр юм шиг байна. Жижиглэн нулимстай гарч явсан учраас өнөөдөр түүнээс нүүр бардам тусламж гуйхаас маш ихээр ичиж байлаа. Сэлхий бүгдээрээ чоовнгүйгээр хамтдаа яваад шалгачихъя л да гэсээр хаалгаар гарах гэтэл тэдний ард манай элвчин чөөн хэдийнэ гараад ирчихсэн зогсож байхан тэр. Бүсгүй ихэндээ хэрэгээ нуухыг оролцсон ч чөөний дахин шалгааж гуйсан. Бүгд хамтдаа өнөөх аимшигт хонглыг зорихоор болно. Хонгол дээрээ чөөн төрүүлж алхан цагаан хувцастай эмэгтэй сүнсийг чангаар дуудлаа.
Гэтэл өнөөх сүнс эргэж харах яг тэр агшинд түүний аимшиг төрхийг харсан манай хоёр бүр манай ухаангүй 3 сүнснүүд хүртэл үхтлээ айсанда бүгд эргэж харан тал тийшээ гүйлтэн зогтлаа. Зүхтах замдаа тулаанч дунчээ хөл алдан газар дунчхан тэрээр бусдыг өөрийг нь орхио зүхтаж байгааг нь харан уйлахаас өөр юу ч хийж чадсангүй. Яг энэ мөчөд өнөөх цагаан уцтай эмэгтэй сүнс түүний араас улаар нь хэд ирчихнэ. Дунчээ хамх хүчээрээ босож сүнсний царай руу эргэж хартал түүний хоёр нүд орой дээрээ гархан тэр. Энэ сүнс бол түүний амьд ахуйн нандин хайрт бүсгүй Мион байж таарлаа. Тэр хоёр урд нь бие биедээ ухаангүй хайртай хосууд байсан бөгөөд маш жаргалтай өнгөрсөн түүхтэй байжээ. Тухайн үед дүнчээ Мапийн зэрлэг амьдралаас бүр мөсөн холдож хайрт Миньонтойгоо игэл жирийн элбэг хангалуун амьдрахыг туйлаас их хүсэж байв. Түүнийг Мапийн бүлэглэлээс гарна гэж хэлэхэд боосно. Хэрвч дайсны бүлэглэлийн шүнийг бүлүүбийг өөрийн хяналтанд авч өгвөл чамайг яг зүгээр явуул л да гэсэн сүүлчийн хүн даалгаврыг өгчээ. Хайртай бүсгүйхээ төлөө дүнчээ зөвшөөрөхөөс өөр сонголт байсангүй. Тэрээр цус даалгаврыг биелүүлж явахдаа толгооноосоо цус гартал маш хэрцгийгээр зодулсан ч эцэст нь амжилт гаргаж Мафийн зэрлэг ертөнцөөс бүр мөсөн гарч чадлаа. Тэр шөнө дүнчээ гартаа үзэсгэлэнтэй цэцгийн баглаа барьчихсан хайрт Миньон руугаа доглон алхаж яв. Гэтэл гай газар доороос гихчээр түүний араас нэгэн мотоциклтай залуу хурдтай давхин ирж түүнийг маш хүчтэй дайраад даачлаа. Имлэг 7 хоног ухаангүй эцнээс чархаа даалгүй харамсалтайгаар амьсгал хурааж зүрхэндээ маш их гомдол орогдол тээсээр хорвоог орхисон түүхтэй байв. Гэвч дүнчээгийн зүйлэж өгөө аимшиг зүйл цаана хүлээж байлаа. Өнөөх зэвүүн алуурчин дүнчээг хөнөөгөө зогсохгүй түүний хайртай бүсгүй Миньоныг ч бас зүгээр орхисонгүй. Алуурчин Миньоныг машинд хүчтэй суулгаж өнөөх автын осол гараад байгаа хонглын үүдэнд авчирч маш хэрцгийгээр амийг нь өнөөсөн байж таарна. Ингээд хайртай хосууд хоёулаа амьдтай уучраагүй. Харамсалтайгаар өгч сүнс болон хуурчээ. Хөөрхий Миньон өөрийг нь хөнөөсөн алуурчнаас өшөөгөө авахаар тэрхүү харанхуй хонголд хорогдон уур хилэндээ авцаар баргал аимшиг чөтгөр болоход тун ойрхон ирээд байлаа. Хэрэг гардаг шөнө Миньон өөрийг нь хөнөөсөн алуурчны царайг маш тод харсан бөгөөд тэр залуугийн нүднийхэн дор урт сорив байж таарна. Өнгөрсөн үеийн тэрхүү аимшиг өшөө хорслон Миньоны сүнсийг улам бүр галзууруулж байв. Түүний гимгүү амар амгалан иргэдийг дахин хорлохоос урьдчилан сэргийлэхийн тулд чөөвний багийнхан үүнийг харшийн нэгэн хоосон өрөөнд түр хугацаанд цоожлон тусгаарлана. Одоо тэдэн цаг хугацаа тунд авчуу байгаа тул бүгдээрээ нийлж байгаа. Миньон дуунчээ хоёрын амийг тасалсан. Тэрхүү нүдний доороо сорвтой жинхэнэ алуурчныг яаралтай олж илрүүлэхээр шуурхай ажиллагаандаа орцголоо. Сэлхий болон Миньоны хэлсэн хэргийн гол сэжвэрийг тунгааж байгаа дүнчээ нэгэн аимшиг түннийг гинэ тухаарна. Түүний яриад байгаа тэрхүү зэвүүн алуурчин бол үнэн хэрэгтээ дүнчээгийн урдан зүтгэж байсан Мафийн бүлэглэлийн гол босс нь байж таархан тэр. Тэр зэвүүн босс анхнаасаа л тэдний бүгдийг нь өхөл рүү түлхэхээр нарийн төлөвлөсөн байж таарлаа. Маргааш өглөөнд Сэлхий энэ хэргийн талаарх өөрийн бүх хардлагыг Есүд дуулгана. Есүч өөрийнхөө өмнөх гаргасан бүдүүлэг зандаа бүсгүйгээс соёлтойгоор уучлалт гуйлаа. Тэд хувийн харилцаагаа түр хойш тавьж хамтдаа ажлынхаа хэрэг рүү анхаарлаа хандуулна. Уг нь Миньон дүнчээ хоёр Мафийн цус цодооны үеэр харамсалтайгаар амь өргөцсөн тодорхой байсан ч хачирхалтай цагтаагийн архивын хавтас хэрэгт энэ тухай ганц ч үг дурдаагүй байлаа. Сэлхий хэргийг урагшлуулахын тулд хамгийн дөрөнд нөгөө Мафийн боссоос байцаалт авахар төлөвлөлөө шүү. Утсангүй харанхуй шөнө Мафийн босс болон Хесү хоёр машин цуу нууцаар хуучилж байв. Босс Хесүгээс "Чи яагаад Сэлхийг 5 жилийн өмнөх тэр хэргийг улайран мөртгийг нь зогсоохгүй байгаа юм бэ?" хэмээн шавтуулна. Хесү харин хүүтэн өнгөр "Хэрвч наадтай том хилцэл хийхийг хүсэж байгаа бол эхлээ чин сэтгэлээ харуулж тэр чаа чөвнийг яаралтай үгүй хий. Тихгүй бол чи шоронд хатах болно шүү" хэмээн занаад орхино. Мафийн босс үүнийг хүсээгүйч өөрийн арсыг хамгаалахын тулд чөтгөрийн үгэнд орохоос өөр сонголт олцсонгүй. Яг тэр шөнө сэтгэл нь арай тайвширсан. Миньон өөхийнхээ өмнөхөн өөрийг нь хөнөөж байсан боссын үсийг маш хүчтэй зулгааж авснаа гинэ саналаа. Сэлхий үүнийг хэргийг шийдэх хамгийн чухал нотлог баримт хэмээн үзэв. Гэрүү Миньоны цогцыг уулаас олж чадвал умснаас нь олдох үсний ДНК-г шинжилгээгээр алуурчныг хуулийн өмнө аваачих бүрэн боломжтой байлаа. Ингээд тэд шуурхаа хөдөлж шөнийн цагаар арын уулыг чиглэн хайгуул хийхээр гарцгаана. Миньон өөрийгөө амь насаа алдсан тэрхүү гашуудалтай газарт иргэн ирмэгцээ. Яг энэ мөчөд тэдний араас нэгэн машин маш хурдтайгаар ирж хэргийн газар бөөмэн дэгдээн. Жолооны ард сууж буй залуу өнөх Мафийн зэвүүн босс мөн гэдгийг тулаанч дүнчээ. Тэр доороо таниж түүнийг зогсоохын тулд машины хаа цаагаар нь араас нь мөргөж гарлаа. Босс чөөвнийг машинаараа дайрч хавцал руу шууд шидэхийг үгтлээ хүссэн ч яагаад ч юм машины урд маш том үл үзэгдэх хан хааж байгаа мэтэл зогсолтгүй мөргөн.
Үнэн хэрэгтээ тэднийг хамгаалахаар эргэж ирсэн Жанжин Чойгом хамаг хүчээрээ машиныг урд нь хааж байсан хэрэг байлаа. Босс арагшаа ухуурч дахин дайрахыг заавцсан ч машин нь 1 см хөдөлж чадсангүй. Учир нь тулаанч дүнчээ машины араас нь маш хүчтэй зуурн зогсоосон байлаа. Шоконд орсон босс машины урд дүнчээгийн сүнсийг нүдэрээ олж харах шиг болно. Тэрээр сандарсандаа машинаас бун байдлыг шалгахтал урд нь өөрийнх нь хүнөөсөн миньоны сүнс цустайгаа зогсож байхыг хараад ухаанаа алттал айж эргэн харан хамаг хурдаараа зугтсан ч жирийн хүн сүнсний хурдыг яаж гүйцэх билээ дээ. Уурандаа шатсан миньон боссын хүзүүгээр нь тас тэрэн боож тэр дороо амийг нь таслахыг хүссэн ч дунчээ гүйж ирээд хайрт минь энэ араатнаас олж гараа дахин цусанд бүүх утга химэн түүнийг зогсоож чадна. Харамсалтайгаар салсан хосууд бие биенээ маш чангаар тэрэн авч хамт байгаадаа сайн нэг сэтгэл нь уужрав. Үүний дараа Чөөн уулын өвсийг ухаж миньоны цогцыг олж гаргалаа. Энэ үеэр Жанжин Чойгом Чөөний араас маш соёлтой даруухан алхасаар төхөж ирнэ. Хитгэн үг солих хооронд тэрээр өнгөрсөн өдрүүдэд өөрийг нь алсаас нууцаар хамгаалж тусалж байсан хүн бол Жанжин мөн байсныг сэтгэлдээ гарлаа. Манай аливчин залуу Жанжиныг чин сэтгэлээсээ уучлж тэдний дундах 2000 жилийн гомдол сайныг бүр мөсөн тайлагдхан тэр. Үүнд Жанжин Чойгом баярлаж тэдэнд туслахаар харшид хамт үлдэнэ. Харин мафийн зөвүүн босс эцэст нь цагдаагийн хэсэгт баривчлагдсан ирлээ. Тигийн ширээн дээр тавьсан миньоны зургийг харамгацаа үхтлээ айж ханны буланд шигдэн сууж ийсэн бүх цуст хэрэгээ тэр дороо урсган хүлээн. Охиноо алга болоо 5 жилийн турш амьд байгаа хэмээн гордож явсан хөөрхий ээж нь охиныхоо цогцыг олцсныг дуулаад нүдээ хавтдал цөрхрөн уйллаа. Миньонч тэдний агуу тусламжинд чин сэтгэлээсээ талархаж Жанжин Чойгом бүгдийн хамт баяр хөөртэйгээр харшид иргэн ирлээ. Маргааш нь дүнчээ миньон хоёрын сүнсний ертөнцөд анхны нандин болзоо эхэлж байв. Чөөн шүнжин унтаж амралгүй дүнчээд хайрттай бүгж зүүж өгөх элвчний нарийн мөхийг зааж өгч онсайж. Гэвч яг игцэгтэй мөчөд манай тэнэг дүнчээгийн гар нь халтарч өнөөх нандин хайрын бүгжөө голын ус руу шууд унгаагаад алтчихсан тэр. Тэднээс холгүй зогсож байсан манай хоёр түүний энхүү тэнэг үйлдэлийг хараад илхий хөштөл чангаар инээлтэнэ. Яг энэ мөчөд Чөөн халааснасаа гоёмсог бүгжний хайрцгийг гаргаж ирэн сэлхигийн урд намуухнаар сунгана. Сэлхий тэрхүү хайрцгийг хармагцаа энэ бол урд нь Чөөний орны хажуугийн шүүгнээс олж харж байсан өнөөх нандин бүгж байж таарав. Тэрээр бүгжийг хайрцагнаас нь гаргаж сэлхигийн хайр дурдлыг бэлэгддэг ядам хуруунд нь зөөлөн зөөж өглөө. Урд насандаа юу тохиолдсныг бүрэн мэдхээсээ өмнө хэдийнэ сэлхийд ухаангүй дурлжсан байснаа чин сэтгэлээсээ илчлэнэ. Ингээд түүний хайрын илчлэл амжилттай болж хоёр гол дүр маань албан ёсоор үерхэж эхэллээ. Үерхэж эхэлмэгцээ Чөөн яг л солиотой мэт хайранд автсан залуу болон хуурхан тэр. Зар сурчлагын зураг авалтаа дуусгаад тэр араас нь хүлээж байсан өөр нэгэн чухал ажлаа бүр мөсөн мартаж орхиод зөвхөн сэлхийтэй яаж хурдан уулзах вэ гэж яарах болов. Бүтэн өдөржин хамт байсан ч тэдэнд хангалтгүй байсан тул тэд шүнжин уцаар ярьж мессеж бичилсэн хондог боллоо. Чөөн уулзах газраа догдлон ирэхэд эргэн тойрны бүсгүйчүүд түүнийг сэлхийтэй хамт байгааг хараад царайлаг илвчин залууд харамсаж баахан шивэр авир эцгэн. Олон хүний харцнаас ичсэн сэлхий Чөөнийг дэлгүүрээс яаран чирж гаргаад хамтдаа салхилахаар алхнаа. Гэвч хитгэн алхахтал замын гол илвчний улайрсан фэнүүд дахин тааралдаж үсгүүн толгойг бүр мөсөн эргүүлээд орхилоо. Тэр хоёр зүгээр ч нэг тайван болцох боломж олдохгүй. Үргэлж элдв хачиргалтай хүмүүс болзоогийн дундуур нь тасалсаар л байв. Гэсэн ч сэлхий над чиг ийм царайлаг найз залуутай хүн ховор байх шүү те хэмээн баяртайгаар хэллээ. Найз залуугийнх нандиугийг сонсоод Чөөн яг л жаахан хүүхэд баярлан туйлын аз жаргалтайгаар инээмсэглэнэ. Би биедээ ийм их хайртай жаргалтай байгаа хараад бөө гүмүгийн сэтгэлж бас туйлаас их жаргалтай байлаа. Энэ үеэр Жанжин Чойгом бурхны хутгийг олж Деважин руу явхаас өмнө өнөөгч өтгөрийн төвчсөн ваарыг хамгийн их муу энерги хуралдсан өдөр сонгон газарт бүр мөсөн буулахаар нарийн төлөвлөж байлаа. Гэвч Жанжин төлөвлөгөөгөө гүйцэд бодож амжаагүй байтал гэрт сүнснүүдийн яаралтай хурал болох тухай дуулаад хаш руу хамаг хурдаараа иргэнгүүн. Гэртээ ирэхэд түүнийг хэдийгээр агуу сүнс байсан ч багийн хамгийн ахмад гишүүн гэгдэж нөгөө гурван сүнсэндээ цаа аягалж хоол цөөх хүнд ажил дарагданаа. Бүр үг алдвал тэдэнд байн зэмлүүлж урдын тэрхүү сүрлэг аимшигтай Жанжин төрхөнд бүр мөсөн үгүй болсон байв. Уур нь хүрсэн Жанжин өөрийн буйны сэнсэнээ чартал бурхан болоход юрдөө ганцхан хоосон зай үлдсэн байхыг олоод харлаа. Хэрв тэр зай дүүрчүүл Жанжин өнгөрсөн насандаа хийсэн хамаг муу үлийн үрээ цайруулаад бурхан болж Деважин руу одож
Чайгийн удам дахиж хизээч бөөгийн замаар явах шаардлагагүй болохоос гадна чөвүүний сүнс хардаг тэрхүү юр бусын чадваранч тэр бүгд алга болох ёстой байлаа. Үүнийг сонсоод гурван сүнсний дотор харанхуулж үхтлээ сандарцгаана. Учир нь чөвүүний хамгаалаас тусламжгүйгээр тэд энэ хороод хиндэж хэрэггүй хөөрхөлөлтөө. Золбин сүнснүүд болон хоцрог аюултай байлаа. Ингээд гурван сүнс чөвүүнийг сэлхийтэй байхыг нь яаж игээд таслан зогсоохоор шийднэ. Сэлхий чөвүүн чин сэтгэлийн баярлаа гэх үгээ хэлж жанжны сүүлчийн буйны оног дүүргэх яг тэр агшинд гурван сүнс дундуур нь гүйж орж ирээд яриаг нь хүчээр таслах нь тэр. Үүний дараа гурван сүнс сэлхийг чөвүүн ямар нэгэн байдлаар талархаа сэргийлж тэр хоёрыг яг сүүдэрмэд хүчин авлаа. Хосууд хоёулахнаа байхыг хичнээн хүссэн ч сүнснүүд тэднийг алхамж холдуулсангүй. Баярлаа гэх үгийг хэлүүлэхгүй тулд чөвөн арга буюу сэлхийгээс зайгаа байрахаас өөр сонголтгүй болно. Тэр бүсгүй гэрт нь хүргэж өгч чадахгүй. Бүр сэлхий гудамжинд халтарж унсан ч жанжны бурхан болчихъя гэж айсандаа очиж тусал зүрхэлсэнгүй шүү. Яг энэ үеэр тэд гудамжинд ээж Янрол хоёрын болцож байхдаа санамсаргүй таарж дөрвөлээ нийлэн шүний амттан итгэхээр ширээний ард сууцгаана. Хоолны ширээний ард ээж чөвүүнийг өөрийнхөө найз бүсгүйг огт халамжилж мэдэхгүй хүүтэн хүндий байгааг хараад уурлаж сэлхийд хандан зүгээр нэг царайлаг мөнгөтэй залуус хэрэггүй. Одооноос хамаагүй найдвартай. Чамаа гэсэн халамжтай өөр хүн олж авал да хэмээн ятгаж гарлаа. Тэрээр хариуд нь юу ч хэлсэнгүй зүгээр инээмсэглэн сон. Үүний дараа тэд архины тоглоом тоглож ялагдсан хүн нь шийтгэлийн архи ухаар болно. Сэлхий араас нь аягаар уусаа эцэст нь согтон ширээн дээр ухаангүй унаад өглөө. Түүнийг сэрээд өөрт нь талархах вэ гэж айсан чов бүсгүйг орхиод шууд гэрлүүгээ харихаар ирлээ. Тэрээр маш их сэтгэлээр унсан царайтай хаштаа эргэж ирнэ. Иргэн тойрноо ажиглаж зогсохдоо тун удахгүй энэ том байшингаас бүх хайртай сүнснүүд нь яваад өгөх бөгөөд хэрв энэ том аршид ганцаараа үлдвэл ямар их дарамттай гунигтай байх бол хэмээн зүрхэн шимширэн сууна. Гэвч ямарч байсан чөвөн сүнснүүдийг бурхан болоход нь хамгийн түрүүнд тусалж тэднийг баяр хөөртэйгээр үтгээр сэтгэл шулуудна. Сүнснүүд нь ч энэ хороогийн амьдралаас салах сүүлчийн бэлтгэлээ хийж эхэллээ. Тэрээр сэтгэлдээ хорогдож байсан ч Аароны амьд ахуйн сүүлчийн нандин хүслийг нь биелүүлж өгөхийг туйлаас их хүслээ. Амьддаа багаасаа хөлн саажилттай байсан бөгөөд зөвхөн тэрэгэнцэр дээр суудаг байж. Тэр үргэлж үл таних хүмүүсээс тусламж авдаг байсан тул сүнс болсныхоо хойно бусдад заавал тус болохыг мөрөөддөг байлаа. Үүнийг сонсон чөвөн асрамжийн газрын хүүхдүүдэд зориулж тусгай албаны жүжиг зохион байгуулж Аароныг юр бусын чадвартай баатар охины дүр тоглуулан мөрөөдлийг нь биелүүлэхээр шийднэ. Аарон баярлсандаа хөөрөн энэхүү жүжигийнхээ дуу оруулах ажлыг сэлхий бүсгүйгээр хийлгэх хүсэл тавилаа. Нөгөө талд мафийн босс баривчлагдсанаар түүний Хээсүтэй нууцаар ирсэн бүх бичлэгүүд ил болох аюул нүрлэнэ. Цагдаагийн дарга Чанхо бүх Хээсүгээ хамгаалахын тулд мафийн боссыг мөнгөөр хахуулдаж хэргийг нуунд арахаар хувилдлаа. Чанхагийн өрөөнөөс гарах замдаа Хээсүгэн битгэж өтгөр ганцаараа өглөж Хээсү үнэхээр сайн автай юм байна хэмээн зэвүүнээр инээн. Оройн дарга Чанхо мафийн босс шоронд маш үнэтэй дарс авчирч өглөө. Босс түүнийг ямар ч айдсүүгээр ганцхан балгаад ууж дуусгахад түүний сэтгэл саяныг уужрна. Утсангүй нөгөө дарснаас болоод мафийн боссын бие таталтаж буудан дээрээ шууд амьсгал хураачхан тэр. Гэвч тэр өхөхийнхээ өмнө би өөрийнхөө захим шууданд автомат загтал тохируулчихсан. Миний өхлийн дараа Хээсүгийн бүх нууц бичлэгүүд хэвлэл мэдээллийнх нь шууд очих болно гэсээр Чанхо гацааж орхино. Босс үнэхээр тэнэх хүн биш байжээ. Энэхүү аимшигт нөхцөл байдлыг нуухын тулд дарга нөлөө бүхий конгрессийн гишүүнээс тулцамж хүсэж өөрийнхөө Хээсүг бүх томчуудад албан ёсоор танилцууллаа. Маргааш нь мафийн босс шоронд амиа хорлцсон гэх худал мэдээ улс даяар цацагдана. Сэлхий хэргийн газар руу яаран явах гэтэл Хээсү түүний замын голд зогсон. Босс шоронгоо суулгадаад шууд өгсөнд маш олон сэжигтэй зүйл байсан ч Хээсү хүйтэн өнгөөр тэр зүгээр л өөхөх ёстой газраа л өгсөн хэрэг химээ сэлхийгийн өмнө өгүүлнэ. Түүний хүний амийг юу ч биш гэж үзэж буй энэ араатан шиг зан сэлхийгийн дотор улам их хэргэлзээ төрүүлж эхэлнэ. Яг энэ мөчөд чөвөн асрамжийн газрын зөвжигт сэлхийг дуу оруулалтаар тусдуулах гэж хай ирж тэд цахилгаан шатны үүдэнд Хээсүтэй нүүр тулан таарна. Цахилгаан шатанд хамт орох үед Хээсүгийн битгэж өтгөр чөвөний газар дээр нь хөнөөхийг туйлаас их хүссэн ч яг энэ агшин жанжин чөвийгүн хажууд нь гинэд гараад ирхэн тэр. Чөтгөр жанжин өөрийгөө илчлэхгүй тул юу ч болоогүй мэт дүрсгэнэ. Тэдний ярианаас чөтгөр нэгэн чухал зүйлийг олж сонсно. Тэр өдрийн асрамжийн газрын жүжигт жанжин чөөйгөөм хамт очиж чадахгүй эзгүй байх аж. Энэ бол чөөнийг үхлийн аюул дунгах хамгийн том алтан боломж нь байж таарлаа. Хээсү хамт оройн хоолнд орох шалтак хэлж сэлхийг тэндээс авч явахыг оролцсон ч хэдийнэ оройтсан байв.
Манай хоёр хамтдаа асрамжийн газар руу явхаар шийджээ. Хесүч бас сэлхий туслах нэрээр тэрхүү жүжигт хамт оролцохоор зүтгэн. Сэлхий татгалзах шалтгаан байхгүй байсан тул арга буюу зөвшөөрлөө. Иливчний жүжигийн өдөр ирж чөөн өрөөндөө асрамжийн газрын даргатай хамт хандив мөнгө хилэлцэж сууж байна. Гэтэл гаднаас гинт хаалга тас хийх аимшиг чимээ гадав. Хесүү гаднаас нь хаалгын том төмөр гинжээр тас цоочлоод орхичлоо. Түүний юр бусын хүчний хашгираанаар барилгын том лаанууд гэрлүүд ар араасаа дэлбэрч байшин маш аюултай гал төмөр дэгдлээ. Энэ үеэр тайзны цаана байсан сэлхий болон гурван сүнс чөүнийг аюулд ороод байгааг огтгонж гадарлаагүй байв. Чөүн тайзан дээр ирэхгүй дэндүү удсан тул тэд арга буюу тулаанч дунчийг түүний өмнөөс тайз руу гаргахаар тохирно. Яг энэ үед Хесүү гүйж ирээд сэлхийгийн гарыг хүчтэй шүүрэн авч түүний хүчээр авч явахыг заадна. Барилгын галын тохиолол чангаар жингэн дунгуурхад сэлхий Хесүүгийн гарыг хүчтэй дүүлгэж хайчаад жаахан хүүхдүүдийг аюулгүй газар руу нүүлгэн шилжүүлэхээр ухаангүй гүйлээ. Энэ хооронд чөөн өрөөнд утаанд хахан ханиаж буй даргаыг аврахын тулд алчуур норгон өгөөд дунчээ сангуу хоёрыг сүнсний хүчээрээ хаалга эвдэж өгөхийг чангаар дуудлаа. Сүнснүүдийнхээ ачаар тэрээр аюул дөрөөнөөс амьд молторч чадна. Хөөхий Аарон урд насндаа яг ийм аимшигт гал төмрийн улмаас амь насаа алдаж байсан хашуун түүхтэй байж. Тэрээр өөгөж буй өтгөн хар утаа хармагцаа өнгөрсөн үеийн айдсан сэргэж хөдөлж чадахгүй гацаж орхино. Гэвч тэрээр эргэж хартал утаан дунд ганцаараа хоцорч гисэн зүхтаж чадахгүй уйлж байгаа нэгэн жаахан охиныг олж хармагцаа хамаг айцаа мартан охины амийг аврахаар утаа руу шууд шурглан орлоо. Хөөхий охиныг утаан дундаас амьд үлдээхийн тулд хоёр давхрын тагт руу тэрвэнгүү. Тэндээс доошоо өсөрхөөс өөр аврал байсангүй. Жаахан охин маш их айж байсан ч Аарон түүнийг зөөлөн дуугаар тайтгаруулж урам зориг өглөө. Тэрээр өөрийнхөө сүрлэг нөмөргийг тайлж охины толгойг ороогоо доор хүлээж байсан дөрвөн сүнсний зүг харан охинтой хамт зоригтойгоор доош үсэрлээ. Тэд газарт маш амжилттай зөөлөн бууж чадна. Энэхүү баатарлаг дүр зургийг харсан асрамжийн газрын хүүхдүүд баярлсандаа нийжгэнтэл алга ташцгаалаа. Өөрийнх нь зохиосон цус таллах хорлон сүтэх ажиллагаа энэхүү нуруу унс нь Хесүүгийн биетгч өтгөр галзууртал уурлаж хэргийн газрыг яаран орхин одлоо. Энэ үеэр Жанжим бөө гүмүүгийн хамт өнөөгч өтгөрийг төгжсөн баарыг уулын нууц агууд бүр мөсөн булахаар явсан тул асрамжийн газарт байсангүй. Жанжим агуйн үүдийг хинч нэвтэрхээргүй. Маш хүчрхэг шид чадлын хамгаалтын ханаар бүр мөсөн лацад нь төгжиж орхино. Маргааш нь Аароны жаахан охиныг аврахын тулд юр бусын супер баатар охин болон хуурсан тэрхүү гайхамшигт явдал улас даяар телевизэн мэдээгээр шууган тарин цацагдлаа. Сая нэг Аарон элбчин хүний ажил ямар агуу нандин ухаан болохыг сэтгэлээсээ ойлгож чөүний багт орсноос хойш мөч бүрийг нандин хайрлацав. Тэрээр өөрт нь ийм аз жаргалтай амьдрал бэлгэлсэн чөүнд чин сэтгэлийн талархлаа илэрхийлнэ. Нөгөө талд сэлхий чөүнээс анх яаж элбчин болсон түүхийг нь сонирхон асуулаа. Тэрээр анх би зөвхөн өшөө авахын тулд л элб сурсан. Намайг жаахан байхад хайртай өвөг минь хуурамч луурчин бөө гэж доромжилж шоолж байсан тэр хүмүүсийн нүдийг орой дээр нь гаргахыг л хүссэн хэмээн. Чөөн одоо олон нийтийн элбний ажлаа бүр мөсөн зогсоох цаг болсон гэж хэлсэн ч сэлхий түүний ажлын тэмдэглэлийн дэвтрийг гаргаж ирээд хэрвээ чи энэ ажилдаа чин сэтгэлээсээ хайртай байгаагүй бол шүнжин унтаж амралгүй ингэж их хөдөлмөрлөх байсан гэж юу хэмээн түүнийг урамшуулна. Сэлхийгийн энэхүү халуун дулаан дэмжлэгийн хүчинд чөөн элбний шоуга огт өөр шинэ уран бүтээлийн хэлбэрээр үргэлжлүүлэхээр зориг шулуудлаа. Шинэ элб сургуулахад маш их цаг зав орхиж хажууд нь хайртай бүсгүй нь үргэлж хамт байх тул ямар ч хүнд бэрхшээлийг даван туулж чадхаар байв. Өдрийн төгсгөлд тэрээр сэлхий гэрийнхэн нүдэнд хөргөж өгөөд хосууд маш дотноор салга ёс хийж зогслоо. Харамсалтай нь тэднээс холгүй зогсож байсан Хесүү тэднийг маш хүйтнээр ширтэн зогсож сэлхийг хаалгаар ормогц Хесүү араас нь сэм даган орж бүсгүй гинтхэн маш чангаар тэрэн авхан тэр. Хесүүгийн биетгэж өтгөр сэлхийгийн ухаан санааг нь хитгэн хормын дотор бүр мөсөн балартуулахыг завцсан тул бүсгүй өвгтлээ айж сандарлаа. Жинхэнэ Хесүү яг цагт нь өөрийн ухаанаас сайныг олж бүсгүйгээ сандран уушлалгүйгаад эцэндээ гэрээс нь яарангуун гарлаа. Маргааш нь цагдаагийн хэсэгт сэлхийд хүнд хайрцагтай баримт зөөж явдал
Нэгэн хамт ажилдаг залуу нь түүнийг санамсаргүй мөргөөд унахчихна. Нөгөө залуу сэлхий түүнийг босгоод хувцсыг нь тоосыг нь зөөлөнгөвж өгтөл хажуунаас нь хээсүү галзуурсан мэтгүүж ирээд нөгөө цагдаа залууг шууд нүүрлүүнд маш хүчтэй цохоод унгаад зогсохгүй. Миний эмэгтэйд дахин хизээч гар хүрж болохгүй шүү. Хэмээн чангаар загнана. Уг нь хээсүү үргэлж илдэг уян зөөлөн соёлтой залуу байсан бөгөөд түүний энэхүү гинтийн араатын шиг өөрчлөлт нь сэлхийгийн дотор асар том айдас хардлага төрүүлж түүнийг ухаан санааны ямар нэгэн хүнд эмгэгтэй болчих чимээ бодоод аав дарга чонхоод нь хэлж хээсүг яаралтай эмнэлэгт үзүүлэхээр шийднэ. Сэлхий дарга чанхоогийн өрөөний дэргэд очиход өрөөнд дотроос даргын өөр хүнтэй нууцаар ярьж буй ярианы чимээ хадна. Тэрээр чанхоогийн амнаас Сэлхий бол үнэндээ маш их гай гамшиг дагуулсан охин. Би урд нь түүнийг өөрийн охин шиг урчилж авсан шалтгаан маань зөвхөн хэвлэл мэдээллийнхний өмнө өөрийгөө сайхан сэтгэлтэй агуу нэгэн цагдаа болгож ил харуулах жүжиг байсан юм штэ. Гэх аимшигт үгсийг тодхон сонсож орхино. Насан туршдаа аав шигээ хайрлаж ирсэн хүнийхээ энэхүү жинхэнэ зөвүүн лойрчин төрхийг мэдсэн сэлхий ухаан алдах шахан шоконд орлоо. Сэтгэлээр бүр мусан нурсан бүсгүй чөвөний харшид ирж ганцаархна ханны болон шигдэн ухаангүй арих ууж гарлаа. Азар түүний хажууд чөвөн байсан тул түүнийг зөөлөн тэрэн тайтгаруулна. Тэр хоёр бие биенээ хайрын харцаар ширтэж үнсэлцэх яг тэр агшин дүнчээ Аарон хоёрын сүнс гинэтхэн ханнаас гараад ирж тэдний романтик мөчийг дахин боснуулаад орхино. Чөвөн уурсан тэднийг өрөөнөөс хөөж явуулаад сэтгийдээ өргөжлүүлэх гэтэл энэ удаа сангун сүнс маш их сэтгэлээр унчихсан уйлгансан царайтай өрөөнд ороод ирлээ. Түүний яг хайрын шарх авчихсан мэт шаналж байгаад бүгд санаа зовн учрыг нь асуухад сангун хитгэн хоногийн өмнө болсон гашуудалтай түүхээ ярина. Тэрээр төгөлдөр хуурын сургуулийн гадна өөрийн хайртай охиноо ирэхээр нууцаар очисон байж. Гэтэл охин нь багштай хандан би дахин хизээч төгөлдөр хуурын уралдаанд оролцохгүй хөгжбөө бүр мөсөн орхино гэж хэлээд гэртээ хармагцаа өрөөндөө бүгж хаалгаа тас цоожилсан байна. Учир нь охин нь урд нь ээжийнхээ өдрийн тэмдэглэлийг нууцаар уншиж үзээд аав сангуун нь өөрт нь төгөлдөр хуур худалдаж авч өгөх гэж мөнгө цуглуулахын тулд өдөр шөнөгүй хүргэлтийн ажил хийж байгаад хитрхи их туйлдснаас болоод өөд болсон гэх гашуун үннийг олж мэдсэн байж. Охин өөрийгөө аавынхаа үхэл буруутхан маш их гимшиж урд насанд сурч байсан шигэ хөгжмөө сайн тоглож чадахгүй байгаадаа цээжээ тэлдэн уйлдсав. Гэвч үнэн хэрэгтээ сангун хүргэлтийн ажил хийж байгаад өгсөн тэрхүү түүхийн цан хинийч мтээгүй маш том хууль бус нууц түүх нуугдаж байсан. Сангун өдөр нь шуудангийн хүргэлтэнд гүйж шүнэн дуудлагын жолооч хийдэг байсан ч түүний үхэл зүгээр нэг ядаргаанаас болоогүй байж хэрэг гардаг шүн түүний машинд хитрхээс их согцсон үйлчлүүлэх суусан бөгөөд өнөөх согтын үер гинэтхэн жолооноос нь булааж авснаас болоод машин хяналтаа алдаж өөдөөс нь ирж явсан том ачааны машиныг шууд очиж мөргсөн байв. Энэ ослын улмаас газар дээрээ сангун ам өргөдөж түүний гэр бүлд маш том харамсал өвдөлт үлдээжээ. Тэрээр өөрөөсөө болоод охин нь насан туршдаа гэмшиж хөгжмөө хайж байгаад өөрийгөө дасралтгүй буруутгана. Маргааш нь охиныхоо төгөлдөр хуурын том тэмцээн болохыг мэдсэн сангун одоо яахаа мэдэхгүй сандарцсан. Хэсэг хугацааны дараа тэд бөө гүмүүдээр очиж тусламж хүслээ. Тэд сангун сүнсийг маргаашийн тэмцээний өмнө охиныхын зүүдэнд заавал оруулахыг гуйна. Гэвч хүний зүүдний ертөнц рүү нэвтрэх нь тийм ч амар зүйл биш байлаа. Гүмүү бөө тэдэнд хандан Тэнгэрийн бурхнаас зөвшөөрөл авах цорын ганц арга бол өөрийн цусаар гурван ширхэг нандин тарин шившлэг бичиж чин сэтгэлээсээ залбирах явдал юм шүү дээ хэмээн хэлнэ. Үүнийг сонсон чөвөн хайртай сүнснийхээ төлөө өөрийн цусаа гаргаж тарин бичих ажлыг дуртай сайн дураараа хүлээж авна. Ингээд тэд тэр шөндөө туйлын үнэнчээр тэнгэр залбирав. Тэр шөнө охин нь зүүдэндээ хайртай аав сангунаа олж уулзлаа. Сангун охиндоо хандан Охин минь гэр бүлийнхээ төлөө золиослогдсон миний амьдралдаа хийсэн хамгийн зөв, хамгийн бахархалтай үйлс байсан юм шүү. Миний охин зөвхөн өөрийнхөө хүснээр төгөлдөр хуураа сэтгэлээсээ нандин тоглоорой. Энэ бол аавынх нь цорын ганц том хүсэл юм шүү дээ хэмээн охиноо уучлан тайтгарууллаа. Маргааш өглөө нь охин тэмцээндээ оролцохоор гэрээсээ яарангуун гартал човын түүнийг хаалганы гадна машинтайгаа хэдийнэ хүлээгээ зогсож байлаа. Гэвч гай газарт орос гихчээр Сөүл хотын замд асар том төгжрөл үүсэж тэдний машин бүтэн 10 гаруй минут ганц ч метр хөдөлж чадсангүй. Охиныг сандарч байх яг тэр агшин тэдний хажууд мотоциклийн дуулга өмсөн нэгэн хачиргалтай залуу үрэлцэн ирлээ. Чон охиныг сэтгэл амгалан тэмцээндээ амжиж очихын тулд энэ бол манай компани шилдэг ажилтан байгаа юм аа. Үүнд суугаад хурдан явдаа хэмээн худал хилээд суулгана.
Тэрхүү залуугийн мөрнөөс атгах үед охинд урд нь аавынхаа дэргэд мэдэрдэг байсан тэрхүү танил, амар амгалан хамгаалалт тодорхон мэдрэгдлээ. Төгөлдөр хуурын тэмцээн маш хурдтай эхэлж охин аавдаа амласан өнөөх нандин аяыг тайзан дээр гайхалтай амьлуулна. Хөгжим дуусах яг тэр агшин түүнд үзэгчдийн суудлаас хайртай аав Сангун нь өөрийг нь баярлан алга ташин дэмжиж байгаа дүр зураг тодхон харагдлаа. Нөгөө талд сэлхий Хээсүг ямар нэгэн сэтгцэн эмэгтэй болчихж хэмээн хардаж байсан тул түүнийг дагуулan эмнэлгийн сэтгэл зүйчид үзүүлэх санал тавина. Гэвч Хээсүгийн биетгч чөтгөр түүнийг сонсоод маш ихээр уурлаж саналыг нь шуутхан тас зохино. Тэрээр ширээн дагуур хоёр гараа хамаг хүчээрээ зангидахад түүний гараас аимшигт харуутаас авсан гарч байлаа. Яг энэ үеэр Чөүний харшид үлдсэн 3 сүнс хорвоогийн амьдралаас бүр мөсөн явхаар бэлдэж байв. Бүгдээрээ нийлж байгаад Тулаанч, Дунчээ, Миньо хоёрын сүнсний ертөнцийн дэх нандин хормын баярыг бэлдэж гарлаа. Сангун Чөүний гаднаа инээж байгаач дотроо сүнснүүдэд явуулахгүй гэж маш ихээр харамсан шаналж байгааг анзаарав. Жанжин Чөүг тэдний хормын гэрч болохоос шууд татгалзлаа. Учир нь тэрээр өнгөрсөн 2000 жилийн турш хэнийг ч хайрлаж үзээгүй. Дандаа цуц тулаан ажлын дунд явсаар 100 нас хүрсэн ганц бие сүнс байсан бөгөөд шинээр ирсэн залуу сүнснүүд түүнийг хитрхи хөгшин хуучинсаг гэж гоочлон түүнтэй үг солихыг ч хүсдэггүй байсан тул Жанжин насан туршдаа үрд ганцаараа явсан гашуун түүхтэй байж тэднийг инхүү хуучилж байх хооронд нандин хормын үйл ажиллагаа албан ёсоор эхэллээ. Дунчээ Миньо хоёр тайзан дээр гарч бие биенээ үнхтлээ хайрлахаа тэнгэр тангаргалан зогсоход Чөүн сэлхийгээ маш чангаар зөөлөн тэрвэрчгсэн баярлан ширтэж зогсов. Хормын төгсгөлд сүт бүсгүн цэцгийн баглааг агаарч итгэхэд сэлхий яарангуйж очоод цэцгийг гартаа амжилттай шүүрэн авлаа. Хажуу дахь хүмүүс бүгд хормын цэцэг авсан эмэгтэй хэрэв 6 сарын дотор гэрлэхгүй бол насан туршдаа ганц бие хоцордог юм шүү химэн бүсгүйгээр дайжигнаж гарлаа. Чөүн шууд ургаш алхан сэлхийгийн гараас хатгаад Чи хизээж ганц би үлдэхгүй. Надад бүрэн итгэж болно шүү. химэн түүнийг тайтгаруулв. Ингээд 3 сүнсний хорвоогийн амьдрал дах бүх нандин хүсэл нь биелж одоо тэдний бүр мөсөн салга ёс хийх игзэгтэй цаг мөч хаяанд ирлээ. Хин нь энэ харшаас явахыг хүсэхгүй. Маш ихээр хорогдож байсан тул тэд бие биенээ чангаар тэрвэрэн сүүлчийн удаа нулимс туслуулан баяртай гэж хэлцгээв. Чөүн Чөйгөмд хандан сэлхийг гэрт нь төрүүлж аюулгүй хүргэж өгөхийг хүслээ. Тэрээр өөрөө эргэж харан тас харанхуй хов хоосон болсон зочны өрөөлүүгээ чимээ гүхэн алхаж орлоо. Өрөөний хоосон болон тохоог ширтэх тусам урд нь дөрвөлээ хамтдаа илэв бэлдэж инээж хөөрч өмнө тарж байсан тэрхүү нандин хормоо бүр Чөүний толгойд кино шиг хөвөрч манай хүүтэн царайт илвчин залуу амьдралдаа анх удаага ганцаардалтаа автан цээжээ дэлдэн чангаар уйлж гарлаа. Яг энэ мөчид цагдаа Хээсүгийн биеийн гүн түүний жинхэнэ ухаан санаа сүнсийг өнөөх аимшигч зүтгэр нэгэн толинд бүр мөсөн төгжиж лацдсан байв. Жинхэнэ Хээсү уурсандаа толийг маш хүчтэй зохиж хаглан хашгирт цугтахыг оролцсон ч тэрхүү харанхуй хавтнаас мултарч чадсангүй. Харин түүний биеийг удирдан гудамжинд гарсан чөтгөр амин энерги сорох шинэ хоол хайн тэнэж яваад ганцаараа дэлгүүрээс юм аваад харж явсан бүүгийн ач охин Ийжийг санамсаргүй олж харна. Чөтгөр Ийжигийн амийг таслахаар яг дайрах тэр игзэгтэй агшинд хажуугаар нь өнгөрч явсан Жанжин Чөйгөм ирж Ийжигийн амийг аварч чаднаа. Жанжин чөтгөрийн биеэс өнөөх 2000 жилийн өмнөх дэндүү танил аимшигт энергийг дахин тодхон мэдэрч хэрэг бишцнийг шуудхан ухаарлаа. Маргааш өглөө Жанжин Чөйгөм Чөүн бөө гүмүүнаар нөгөө чөтгөрийг лацдсан гих ваараа ухаж гаргаад нээж үзтэл дотор нь жинхэнэ чөтгөр биш харин тээчүүний өөрийнх нь сүнс байж таарав. Бүх зүйл улам бүр ноцтой шатандаа орлоо. Учир нь Жанжин тэрхүү агууд хамгаалтын хан босохын тулд өөрийнхөө хамаг сүнсэн хүчийг шавхчихсан байсан тул одоо чөтгөртөө шууд тулалдахад түүний хүч хаанаач хүрэхгүй байв. Цаг алдалгүй чөтгөрийг дарахын тулд Чөүн өөрийн биеэ Жанжинд бүр мөсөн даатгаж бөө болохоор ирэс шийдлээ. Маргааш нь Чөүн сэлхий рүү залгаж маш чухал зүйл хэлэхээр болцоонд урина. Сэлхий туйлын их баярлаж
өөртөө хамгийн үзэсгэлэнтэй хувцас сонгож өмсөв. Учир нь өмнөх хувийн цэцэг авсны дараа Чөүн түүнд 6 сарын дотор заавал гэрлэх санал тавина гэж амлаж байсан тул бүсгүй. Өнөөдөр түүнийг гэрлэх санал тавих нь хэмээн догтлон ирсэн хэрэг байлаа. Гэвч сэлхийг ирэхэд Чөүний царай урд уртынхаасаа илүү хүйтэн ноцтой харагдана. Сэлхий түүнийг халааснасаа бөгж гаргаж ирэхийг хүлээж суутал Чөүн түүний өөдөөс харам маш хүйтнэр Хоёулаа ирэхээ болоод энд хүрээд салцгаая хэмээн гинтийн хатууг хэлээд орхино. Сэлхий энэ хатуу үннийг яаж ч хүлээн зөвшөөрч чадсангүй. Шууд учрыг нь асуудал Чөүн. Би үнэндээ чамд хайрг болчихсон. Одоо надад чамайг ямар сэтгэл алга хэмээн зориуд дүрсгэж хэлчихэд сэлхийг ширээний ард нулимстай нүлдээж арагшаач харалгүй үтнээр алхан одлоо. Тэдний салснаас хойш бүтэн 7 хоног өнгөрөхөд Чөүн сэлхигийн амьдралаас бүр мөсөн сураггүй алга болов. Түүнийг хаа сайгүй хайж бүр бөө гүмүүдээр очиж Чөүний байгаа газрыг хэлж өгөөч хэмээн нулимс туслуулан гуйна. Яг энэ мөчид Чөүн сэлхийгээс өөрийгөө бүр мөсөн тусгаарлаж толгойдох хамаг хайр дурлалын бодлоо устгахын тулд харанхуй агууд ганцаараа бөгж суулаа. Жухамхүү сэтгэлээ тэгж бүрэн цэвэрсний цагт л тэрээр жанжин Чөүгөмтө ухаан санаагаа нэгтгэж агуу хүчээ гаргаж чадах байв. Сэлхийг хайрандаа шаналн үхэж байгааг харж төвчээгүй Ийжи цагдаагийн хэсэгт түүн дээр очиж бүх үннийг дэлгэнэ. Өнөөх аимшиг чөтгөр вааранд лацдсан хിവэрэ бишээ. Сөүлд байгаа вааранд зөвхөн Тээжүний өөрийнх нь сүнсэл үлдсэн байсан. Чөүн тэрхүү чөтгөрийг өөрийн гараар үүр тусдахын тулд жанжин сүнсийг бидээ оруулахар шийдсэн юм. Тэр чамааг аюулд өртөхүй гэж үхтлээ айсандаа л зориуд чамаас салсан хэрэг шүү дээ хэмээн бүх нууцыг нь хэллээ. Гэвч тэдний энэхүү нандин нууцыг Хесүгийн биед нуугдсан өнөөх чөтгөр цаанаас нь сэн сонсож Чөүн жанжин хоёрын цус төлөвлөгөөг тэр дороо олж мэдлээ. Сэлхий Ийжигийн өгсөн хаягийн дагуу хамаг хурдаараа тавьсаар Чөүний нуугдж буй өнөөх агууг олж очино. Сэлхийг бүх үннийг мэдээд ирснийг харсан Чөүн цаашид нуух аргагүй болсноо ухаарлаа. Тэрээр хэрвээ чи үүнийг мэдвэл амь насаараа дэнжин тавьж надтай хамт чөтгөрийн өмнө очихыг би мэдэж байна. Би чамайг дахин урд насных шигээ миний өмнөөс үхэж шархтахыг харахыг үнэхээр хүсэхгүй байна хэмээн хашгична. Бүсгүй асгартлаа уйлж би чиний дэргэд ямар ч жаргал зовлонг хамт хуваалцахад бэлэн байна. Чамгүйгээр миний амьдралд ямар ч амар амгалан байхгүй. Хэрв чи маргааш өөхөх хувь тавилантай байсан бол би чиний хажууд хамт өөхөх болно хэмээн өөрийн нандин хайраа тангаргалахад Чөүний зүрх хайлж сэлхийг цээжиндээ маш чангаар тэрвэрэн авлаа. Яг энэ үеэр Хесү тэдний араас мөрдөж ирсэн ч агун хүчтэй хамгаалтын ханыг нэвтэлж чадалгүй гадна нь занаж зогсно. Тэр шин сэлхийг гэрлүүгөө харихаар машинаа асааж байтал хажууд нь Хесү гинэт гарч ирэн түүнийг хүчээр зогсооно. Чөтгөрийн төвчээр эцтэй барагдсан тул тэрээр сэлхийгийн хүзүүгээр нь шахан. Одоо надад өгдөөгүй бууж өгч миний эмэгтэй бол. Үгүй бол чи маргааш нарыг харахгүй миний гарт өөхөх болно шүү хэмээн цус цонголт тулгана. Хесүгийн хоёр нүд тэр чигтээ алуурчны цусаар будагдсан байхыг хараад сэлхий хэрэг бичсэнийг ухаарч түүний савраас хамаг хүчээрээ мултран буугаа шууд Хесү рүү чиглүүлнэ. Бүсгүй энэ үйлдэл түүний эцсийн хариулт нь байв. Чөтгөр цааш юу ч хэлэлгүй сэлхийгийн амийг таслахаар улаар нь дайрлаа. Хайртай бүсгүй сэлхийн үхлийн аюулд орох яг тэр агшинд Хесүгийн өөрийнх нь чихэн ухаан санаа зоригно. Дотроосоо гинэт сэрж чөтгөрийн хүчтэй тэмцэлдэн бие төр хугацаанд удирдан авч сэлхийг савраасаа тавьж явууллаа. Жинхэнэ Хесү дотроо байгаа чөтгөртөө биеийг хинэн удирхдах вэ гэсэн ам өрсөн дулааны хийж гарлаа. Тэрээр сэлхийг дахин хорлохгүй тул хамаг хүчээрээ биеэ барьж машины замаар ухаангүй гүйсээр энэ насаа өөрөө ийгүүтгэж чөтгөрийг цуг устгахаар хурдтай ирж явсан машины өмнө шууд өсөрчөв. Азар сэлхий амжиж түүнийг замаас татаж авсан бөгөөд Хесү өхөлгүй зөвхөн хөнгөн шарахтаад л үлдлээ. Энэ мэдээг дуулсан аав дарга чонхоо эмнэлэг рүү гүйж ирнэ. Гэвч яг энэ мөчөд эмнэлгийн орон дээр хэвтэж буй Хесүгийн биеийг өнөөх аимшиг чөтгөр дахин бүрмөсөн удирдан авлаа. Чөтгөр өөрийг нь баривчлах гэж байсан цагдаагийн дарга чанхоог хүн шархтуулаад түүний бие рүү шууд шилдэн орж ухаан санааг нь эзэмдлээ. Бие махбодоо чөтгөр талцсан Хесү саяхан юу болсныг бүр мөсөн мартаж ухаан алдан зурна. Сэлхийж бас эмнэлгийн өрөөнд ухаан ормогцоо бөө гүмүүд Хесүг чөтгөрт авсан байгааг яаран дуулгалаа. Гүмүү Хесүгийн өрөөнд орж халгасан ч чөтгөрийн аимшигт энерги тэндээс огт мэдрэгдсэнгүй. Чөтгөр хэдийнэ өөр хүний биед орчихсон бөгөөд одоогоор хинч түүнийг хаануудаж байгааг гадарлах аргагүй байлаа. Гүмүү бөө чөтгөрийг буцааж лацдах энэхүү эцсийн үйл ажиллагаагаа маш том цуст мөргөлдөн үүсэхүй гэж үгтлээ санаа зовж суuna.
Гэтэл чөтгөрийн хамгийн түрүүнд хайж ирсэн хүн нь Гүмүү өөрөө байж таарлаа. Хэдхэн хормын дараа Чоун, Жанжин, Чойгом хоёр бөөдөө уулзахаар иртэл хөөрхий имгэн хэдийнэ шалан дээр амьсгал хураачихсан хэвтэж байв. Чоун зочирдон хэргийн газрын цус зэвсгийг шалгахаар гараа хүргэх яг тэр агш нь цагдаа нар өрөөнд гинэт дайран орж ирж Чоуны Гүмүү бөөгийн амийг хорлсон гол сэжигтнэр газар дээр нь байрчлахаар зүтгэн. Азар Жанжин Чойгом сүнсэн хүчээрээ цагдаа нарыг түр саатуулсны хүчинд Чоун тэндээс ам мултарч чадлаа. Энэхүү мэдээг сонсмогц дарга чанхааг мэд шургалсан чөтгөр улас даяар Ча Чоуныг эрен сурвалжлах онцгой тушаал гаргаж Хэрэв тэр өчүүхэн л эсэргүүцэл үзүүлбэл газар дээр нь шууд буудан хөнөөгөөрэй гих цус даалгар өгнө. Хаашаач цугтах аргагүй болсон Чоун өөрийн төрсөн нутаг руугаа нууцаар цугтаж явах замдаа машинтайгаа явж байсан. Хоёр сайхан сэтгэлтэй өндөр настантай санамсаргүй тарж тэдний машин цун замдаа гарлаа. Чоун тэр хоёр хөршнийг анзааж хартал тэдний дүр төрх нь хорвоог орхисон өнөөх тулаанч дунчээ сангуу хоёртой усны дусал мэт адилхан байх нь тэр. Тэр хоёр хөгшин маш илэгсэг дотн зан гаргаж Чоуны гэртээ өрн амтдаа оройн хоолоор дайлна. Гэтэл гал тогоонд хоол бэлдээ зогсож байсан хөгшин эмэгний царайнд манай Аарон сүнстэй яг адилхан байлаа. Чоун тэднийд нэг шөн тухтаа амарчгаад маргааш өглөө нь эртлэн босож багада өвөөтөөгөө хамт амьдардаг байсан хуучин бөөгийн гэрээ зорин ирлээ. Төд удалгүй Жанжин болон Гүмүү бөөгийн ач охин Ижи хоёр түүнийг хайрна. Гүмүү өөд болсон тул одоо Ижи өөрөө бөөгийн үйл хэргийг залгамжлан Чоун туслахаар шийджээ. Нөгөө тал цагдаагийн эсэгт эргэн ирсэн сэлхий дарга чанхоогийн нүүрэн дээрх сонин сорвийг хараад чөтгөр түүний бид орчихсон байгааг саяныг тотхон ухаарлаа. Бүсгүй яаран Ижи болон бусад руугаа залгаж энэ аюулыг дуулгах гэтэл дарга чанхоо сэлхийгийн хажууд гинтэн сүүдэр шиг гарч ирээдсэйг нь гараас нь шүүрч аваад тасалчихan тэр. Энэ үеэр Ижигийн тусламжтайгаар Жанжин Чойгом Чоун хоёрын ухаан санаа бие махбод албан ёсоор нэгдэж агуу сүр хүчээ бүрэн гаргахад бэлэн болов. Жанжин Чоуны бид ормогцоо хайр сэлхий бүсгүй нь хэдийнэ чөтгөрийн саварт барьцаалагдсныг сүнсний зүүн сойнгороо тодхон мэдэрлээ. Чанхоогийн биедэх чөтгөр сэлхийгийн биеийг удирдан түүний хамаг энергийг сорж бүх зүйлийг нь булаахаар улаар нь дайрав. Чөтгөр би чамайг өөрийн болгох цорын ганц арга бол энэ химээ хашгичж сэлхийгийн биеийг тэр чигт нь эзэмдэж орхилоо. Яг энэ мөчөд Чоун хэргийн газарт гүйж ирсэн ч чөтгөрт автсан сэлхий түүнийг юр бусын хүчээрээ маш хүчтэй шидэж унгана. Чөтгөр сэлхийгийн биеийн агуу энергийг авснаар түүний сүр хүч урд урдынхаасаа хэд дахин илүү хүчрхэг болсон байлаа. Чөтгөр Чоун руу цуврал шидээрээ тасралтгүй дайрч сэлхийгийн аминд хүрэхээр занаж эхэлнэ. Хайрт бүсгүнхээ биеийг гимтээж амийг нь алдахаас айсан Чоун өөр ямар ч аргагүй болж эцсийн хүнд хилцлийг санал болгоно. Тэрээр чөтгөрт хандан чи сэлхийгийн биеийг тавиад явуулчих. Түүний оронд миний бие рүү орж намайг удирдан эзэмд химэн өөрийгөө золиослохоор шийдлээ. Жанжин Чойгом түүнд хандан хэрэв чөтгөр чиний биед орвол би чиний ухаан санаанаас хүчээр хөөгдөж чамайг дахин хизээж хамгаалж чадахгүй шүү химэн чангаар сануулна. Гэвч сэлхийгийн амнаас аюулгүй байдлын төлөө Чоун өөрийн амиа золиослохоос огтхон чухарсангүй. Түүний энэхүү агуу хайранд гайхсан чөтгөр хилцлийг дуртаяа зөвшөөрч сэлхийгийн биеийг орхин Чоуны бие рүү шууд шургалан орлоо. Гэтэл энэ нь Чоуны зохиосон эцсийн цус зал байж таарлаа. Тэрээр чөтгөрийг өөрийн биед ормогц хамаг хүчээ шавхан Тэнгэрийн нууц тарнаа уншиж чөтгөрийн сүнсийг өөрийнхөө мах цустай биеийн дотроо үрд төгжин лацадлаа. Ингэснээр Жанжин Чойгом чөтгөрийн савраас чөлөөлөгдөж гартаа агуу илдээ барин гадна гарч ирнэ. Чоуны ухаан санаа чөтгөрт идэгжиж түүний амьдралын гэрэл аажуухан бүхэж байхыг харсан Жанжин илдээ далаахаас өөр аргагүй болно. Тэрээр өөрийн амиа золиослон чөтгөрийг цуг устгахаар энэ хорвоог орхиход бэлэн байлаа. Чоун Жанжинд хандан та одоо дахин надад болон манай гэр бүлд гэмших шаардлагагүй. Бүх хөшөө хорсол ингээд дуслаа. Химэн тайтгаруулна. Жанжин Чойгомын 2000 жилийн хараал үүлийн үр тэр дороо цайрч тэрээр аажуухан деважин лөө хөөрөн бурхны хутгийг оллоо. Харин хамаг биеийг сийжүүлж хүн чархсан Чоун газарт өвдөх сүхрэн унахад түүний бие махбод агаарт гэрэл болон замхран алга болж эхэллээ. Чоуны ухаан санаа 2000 жилийн өмнөх урд насандаа иргэн очиж хайрт гүнж чоноотойгоо дахин нүүр тулан уулзлаа. Тэрээр гүнждээ өнгөрсөн насан тохиолдсон тэрхүү гашуудалтай үхлийн эцсийн үннийг тайлбарлаж өгөв. Гүнж түүнээс бид дараагийн насанд дахин учирч
бие биедээ ухаангүй хайртай болох болов уу хэмээн асуухад Чоун нүүрэндээ инээмсэглэл тодруулна. Тийм ээ гэж хариулахад үнжийн сэтгэл амгалан тайван болж тэрээр дараагийн насанд Чоунийг дахин олж хайрлан хэмээн тэнгэртээ залбирлаа. Чоноо гүнж Чоунийг энэ насанд хайртай эмэгтэй рүүгээ заавал эсэн мэнд эргэж очиосоо хэмээн чин сэтгэлээсээ залбирав. Хэдхэн хормын дараа сэлхий гинэт ухаарлоо. Тэрээр хажууд нь хүүтэн биетээ ухаангүй өвдөг сүхрэн унсан Чоунийг харамгацаа цээжиндээ харамсалтайгаар чангаар уйлж гарлаа. Гэтэл гайхамшиг дохиож үгсэн гэж бодож байсан Чоун айжуухан гараа хөдлөхөж сэлхийг буцаагаад маш чангаар тэврээд орхино. Тэдний агуу хайр чөтгөрийг үүр тусгаж Чоунийг үхлээс буцаан авчирч чадлаа. Ингээд бүх аимшиг зүйлс эцсийн цэгтээ хүрч хорвоо ертөнц амар амгаландаа эргэн нэг орлоо. Чөтгөрт автаж баахан цуст хэрэг тарьсан дарга чанхоо албан ёсоор баривчлагдаж Чоун ч хэл сэргээс бүр мөсөн ангижирна. Сэлхий Чоун хоёр нандин хормынхаа товыг албан ёсоор зарлана. Нэгэн өдөр Чоун бүсгүйгээ дагуулan өөрт нь хүнд цагт тусалж байсан өнөөх 3 сайхан сэтгэлтэй хөгшчүүдийн гэрлөө чсэн боловч хажуугаар нь өнгөрч явсан хөршин энэ байшинд сүүлийн 10 жилийн турш ямар ч тог ус байхгүй хинч амьдраагүй штэ гэх хачиргалтай үгийг дуулгав. Чоун саяник үннийг ухаарлаа. Тухайн үед түүнд тусалж хоолоор дайлж байсан хөгшчүүд бол үнэн хэрэгтээ деваажинд оцсон түүний үнэнч 3 сүнсэн туслахуу Дунчээ, Сангун, Аарон тэнгэрээс иргэн ирж тусалсан хэрэг байжээ. Үүнээс хойш бүтэн 5 жилийн хугацаа өнгөрөв. Чоун өөрийн элбэний тайзан дээрээ улам бүр алдаршиж үзэгчдийг байлдан дагуулсаар л байлаа. Харин сэлхий Ёнрол хоёр эрүүгийн дасагта шилдэг хамтрагчид болон гэмт хэрэгтнүүдийг цуцалтгүй ангуучилсаар л байв. Өнөөдөр бол сэлхий Чоун хоёрын дундаас төрсөн хайртай хүүгийнх нь төрсөн өдөр тохиож байна. Хүүн төрсөн өдрийн баяртаа зориулж 3 жаахан хүүхдийг гэртээ тусгаалan урьж тоглуулж байлаа. Чоун тэр 3 хүүхдийг анхааралтай хартал тэдний үйлдэл дүр төрх нь өнөөх хорвоог орхисон үнэнч 3 сүнстэй яг адилхан байх нь тэр. Тэд энэ насанд хүүхэд болон дахин төрж тэдний дэргэд иргэн иржээ. Хүүхдүүдийнхээ аз жаргалтайгаар тоглож буйг харан зогсох Чоун сэлхий хоёрын нүүрэнд хуулийн дулаахан инээмсэглэл тодорлоо. Тэдний 2000 жилийн цус нулимс үс хонзон ийхүү энэ насанд төгс жаргалтайгаар амар сайхандаа жаргалаа. Бүтэн 2000 жилийн турш үргэлжилсэн цуст хайр дурлал, өшөө хорсол, ийхүү энэ насанд гайхамшиг галголом, шин амьдрал болон аз жаргалтайгаар өндөрлөлөө. Өөрийн амиа хайрлалгүй чөтгөрийг дарж, хайрт бүсгүй сэлхийтэйгээ үрд жаргасан элевчин залуугийн From Now On Showtime киноны маш сонирхолтой хурц нулимс тослуулсан бүх ангийн товчлыг хамтдаа үзэж дуусгасан үзэгчдтэй чин сэтгэлээсээ баярлалаа. Бичлэг таалагдсан бол лайк дараагийн цоо шин кинонуудын сонирхолтой товчлыг цаг алдалгүй үзэхийн тулд суугтаа subscribe хийж хонхоо дарахаа мартаваа. Дараагийн шин киноны уран найруулга сонирхолтой хөлбраар уулзцаая. Баяртай үзэгчтэй.